Хайрт ариун сүнс танаас бид нар бас л тусламжийг гуйж байна. Яа гэвэл бид нар таны үгэнд хайхрамжгүй хандмааргүй. Зөндөө олон удаа уншижсэн юм шиг, мэддэг юм шиг, сайн ойлгодог юм шиг ингэж хандмаар байна. Тэгээд өнөөдөр та биднийг шинэлэг ойлголтоор бас шинжилнэ гэж итгэж байгаа. Шинэлэг сүнслэг илчлэлтүүдээр бас биднээс маш хүчтэй урамшуулан тэтгэнэ гэж итгэж байна. Тэгээд харагдаагүй, хараагүй байгаа зүйлсүүд бас үнэхээр бидний нүдэнд гарч ирэх болтугай. Тэгээд бид нар үнэхээр таны өмнө маш их хичээнгүйлэн хүндэтгэлтэйгээр сууж байна. Та сүнсээрээ дамжуулаад бидэнд яриач. Христийн оюун ухаан бидний дотор хүчтэй биечгэд та бидэнд туслах нь гарцаагүй. Тэгээ энэ цаг бол үнэхээр ариун бөгөөд үнэхээр онцгой цаг юм. Тэгээ танд бүрэн зориулж байна. Бидний биш таны юмсууд илүү яригдаасаа, бидний бодлуудаас илүү таны бодлууд илүү давмгай яригдаасаа. Тэгжээж бид нар тань шиг бодож, бидний бодол, бидний сэтгэлгээ таны төвшөнд очино. Тэгээ бид нар хэдийгээр танаас бидний бодол танихаас өөр байдаг гэж Библиэлд хэлсэн байдаг. Гэхдээ бид нар ариун сүнсний арилгаанд итгэж байна. Яа гэвэл та бидэнд Христийн оюун ухааныг өгсөн. Та хүүгийнхээ оюун ухааныг, өөрийнхөө бодлуудыг биднийг боддог байгаасаа гэж хүссэн. Тийм болохоор бид нар итгэлээрээ хүлээж авч जैन. Та биднийг юм газрын юмс биш, өөрийнхөө эргэн тойронд байгаа тэр тэнгэрлэг зүйлсүүд дээр оюун бодлыг нөлөө төвлөрүүлэхэд та туслах болтугай. Үнэхээр таны тусламжгүйгээр явахгүй нь ойлгомжтой. Тийм учраас таны тусламжийг бид нар дахин хүсэмжилж гуйж байна. Та бидэнд туслаач. Бүх энэ одоо хуучин ойлголт, хуучин ч гэсэн үн цэнтэй ойлголтууд, хуучин ч гэсэн биднийг тижээж исэн, авч явж исэн энэ ойлголтууд өнөөдөр бидний эдгээрийгээ түр хажууд тийш нь тавьж байна. Харин танаас ирэх, хуучныг маань шинжлэх, хуучныг маань сэлбэх тэр ойлголтууд руу бид нар шамдан орохоор таны өмнө сууж байна. Ариун сүнс та хүнний бүрт хувьчлан заагаарай. Та бидэн лөө хандан бас яриарай. Тэгээ таны юр бусын гайхамшигтай ур чадварт бид нар бүрэн найдаж байна. Танаас бидэн лөө урсан ирэх сүнсний амийн усны урсгал бид нар төлөв найдаж байна. Тэгээд харахгүй байгаагийн нүд нээгдээсээ, сонсохгүй байгаагийн чихэн нээгдээсээ гэж би үнэхээр хүсэж байна. Тэгээд харж байгаа ч гэсэндээ биднэрт одоо илүү холыг хардаг, эсвэл тэр харагдахгүй байгаа зүйлсийг хардаг. Тэр хараа маань гүнзгийрээсээ гэж маш их хүсэмжилж байна. Энэ өдрүүдэд та үнэхээр бидний хараатай, бидний анхаарал төвлөрөлтөй ажиллаж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид нар танихаа өмнө ирж байна. Та бидэнд ярих болтугай гэж би эзэн Есүс Христийн нэрээр гуйж байна. Амен. За. Та бол бидэнд хэлэхдээ та нар хэлээч залбир, ухаанаараач залбир гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бидний ярьж байгаа, хийж байгаа бүхэн зүгээр л нэг ухаан бодлого нэг тийм ингээл одоо амнаасаа юу ч хамаагүй урсгаж идэг одоо дуугүй байхгүй тулд одоо нэг юм ярий да гэсэн ийм хандлагатай байж болохгүй л гэсэн үг. Хэлээр залбирж байхдаа ч бид нар хэдийгээр өөрийнхөө мэдхгүй, танихгүй тийм аялгуугаар, энэ газрын биш аялгуугаар авиагаар ярьж байгаа ч гэсэндээ энд бидний оюун санаа идэвхтэй оролцож, хамтарч тийм ээ миний хэлж байгаа бүхэн бол үнэхээр зөв юм аа. Би сүнсний хэлээр ярьж байгаа юм аа гэж бид нэр хүлээн зөвшөөрч тэгээ бас оюун санаагаараа залбирж байхдаа ч гэсэн өлег домог болсон шашинлаг үг хэллгүүд, хэвшмэл үгүүдийг ярихаас илүүгээр энэ одоо шинчлэгдэж байгаа Христийн оюун бодлын сэтгэлгээний дагуу шинчлэгдэж байгаа энэ бодлороо би Паул хэлсэн шүү дээ. Ухаанаараа нэг үгч олов хэлэх юмсан, нэг өгүүлбэрч олов хэлэх юмсан гэж хүсдэгэ гэж бид нар тэгж шамдаж ингэж ярьж явах хэрэгтэй юм. Тэгэхээр залбирал гэдэг бол за маа аав тэгээ юу дуртайгаа яриад хаяад өгчдөг тийм ажиллагаа бол биш байгаа. Мөн бидний хийж байгаа энэ Библи судлалч гэсэндээ бас сүнстэй бид нар маш одоо идэвхтэй, бодолтой, ухаанаа бүрэн ажиллуулсан, сүнсээ бүрэн нээсэн, зүрхээ бүрэн нээсэн бидний бүх зүйл маань маш их идэвхтэй ажилласан одоо ийм л цаг шүү дээ. Түүнээс тэгэл одоо ойлгохгүй юмыг дараад нь ойлгуулад өгөх бид зэнтэр тийм итгэхгүй
байрал дээр бид нар байж болохгүй юм аа. За 11-р бүлэг. Энэ бол үнэхээр маш догдлон бүлэг байгаа. Маш их олон амьдралуудын гэрчлэл яригдсан. Үнэхээр зүрх өвтгсөн, бас аймаар тэгсэн мөртлөө өөрийн ирэхгүй. Гэхдээ бид нар ингэж л амьдрах хүмүүс шүү дээ. Энэ ч бидний амьдрал шүү дээ. Одоо яалтчгүй энэ бидний амьдрал юм аа гэж ингэж одоо хүсэмжилж бодогдуулсан ийм бүлэг гэж би үргэлж боддог. Тэгээд энэ бол үнэхээр хүний бүх логик бодлуудыг нурааж хайсан ийм бүлэг. Хүн мэдээж эрүүл саруул ухаантай хүн нэг бүр галзуур агуулвал юм логик сэтгэлгээтэй байгаа шүү дээ. Яг хойно урдаа орсон, дис дараалалтай, эмгцэгцтэй тодорхой тийм хүнд чинь нэг тийм тодорхой тогтцсон бодол, тодорхой тогтцсон ухаан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 11-р бүлэг бол ер тэр ухааны дагуу ярихгүй. Бидний энд бичигдсэн өгүүлбэр, хүмүүсийн амьдрал, тэр одоо итгэлээрээ хийгдэж байгаа ажлууд, бурхны тэр бидний итгэлд хариулж байгаа байдлын тэр харах нь энд ерөөсөө хүний гих ухаан, хүний ухаантай одоо холбоод ингэ холбочтой гэхнээ ерөөсөө холбоос бол байхгүй байна. Тэгээд тийм учраас бид нар итгэлийг огт өөр нүдээр харж эхлэх ёстой. Энд бас юу ерөөсөө яригддаггүй вэ гэхээр зэрэг итгэл бол бидний би юуг олж авах вэ гэдэг сэдэлтэй ерөөсөө хамаагүй ажиллаж байна. Итгэл бол одоо бидний боддог заяа бидний зохиосон эсвэл хэн нэгэн хүн итгэлийг бидэнд юу гэж тайлбарласан тэр итгэлийн тухай яриаггүй. Энэ бол бурхан өөрөө итгэлийн зохиолч юм а гэдгийг ярьсан. Бурхан өөрөө санаачилсан энэ итгэл гэдэг хэмжүүрийг бурхан хүнийг анх бүтээхдээ санаачилж одоо дотор нь хийж өгсөн. Тийм учраас хүн гэдэг ангилалд багтдаг бүтээл одоо мөн л бол тэр бүтээл нь итгэх чадвартай гэсэн. Чадвартайгаар итгэдэг байхаар, итгэлээр урагшилдаг байхаар, итгэлээр бүтээдэг байхаар, итгэлээр үйлддэг байхаар ингэ бүтээгдсэн. Тэр нь одоо ямар шашинтай хүн юм те, одоо ямар хилтэй юм, ямар боловсралтай юм, нийгмийн дээд доод дундаж давхаргах юм хамаагүй хүн л юм бол. Хүн ганцхан итгэх чадвартайгаар бүтээгдсэн. Ийм л оюун ухаанч биш, эсвэл одоо хамгийн ухаантай гэгддэг одоо дельфинч биш, акул загасч биш. Хүн ганцхан итгэдэг байхаар бүтээгдсэн. Бусад бүх амьтад өөрсдийнх нь амьдралын хуулиар амьдардаг. Одоо амьтан болгонд өөрсдийнх нь ингэж амьдраараа, ингэж идээрээ, ингэж уугаараа, ингэж үхээрээ гэсэн тийм амьдралын хууль үйлчилж байгаа ш. Харин биднэрт бол ингэж амьдраараа гэж өгсөн итгэл байдаг. Хүн гэдэг амьтанд. Яг л хүн чинь өөрөө бурхны бүтээл мөн учраас. Тэгэхээр одоо бид нар энэ итгэлийг л бурхан өөрөө миний та нарт зохиосон, миний та нарын дотор бий болгосон, миний та нарын дотор суулгасан одоо хүний зүрхэнд мөнх байдаг гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо сайн бүтэн сайдэрч гэсэн бид нар ярьсан. Хүний зүрхэн дотор мөнх гэж одоо бурхантай холбоотой бүхнийг агуулдаг мөнх одоо зүйлсийг багтааж байдаг. Тийм багтаамжтай хэсэг байна л да. Тэнд тэр итгэлийг бурхан анх үүсгэж бий болгосон. Би өөрөө Есүсийг сонгосон, би өөрөө бурханд итгэсэн гэж ярьдаг ч гэсэндээ бурханд итгэх итгэлийг чинь тэр л эхлүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр бидний амьдрал бүхэлдээ түүний эхлэлт, түүний санаачлагд, түүний хангамжинд одоо хангамж тэр бүхнээс бидний итгэлийн амьдрал эхэлсэн. Есүс Христ маш тодорхой хэлдэг. Та нар биш би та нарыг сонгосон. Та нар намайг ихэж хайрлсан биш би та нарыг ихэж хайрлсан. Энийг бид нар өнөөдөр дистарант нь оруулах гэдэг одоо ингээд зүдрээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж бурхан санаачлагтай, бурхан эхлэлтэй, бурхан хангамжтай амьдрал руу бид нар орохгүй юм бол би эхлүүлсэн, би тэгсэн, би итгэсэн, би сонгосон, би авсан, би өгсөн гэж ерөөсөө би төөсөө л яриад байна. Тийм учраас хэдүүлээ 11-р бүлэг дээр яриад байгаа энэ итгэлийг уншихдаа тэртээ рүү бид нар энийг олж харна. Би бүр энийг олж хараасай гэж маш их хүсэж байгаа. Би еврей номаар бид нар
энэ өнгөрсөн өдрүүдэд чи Библи судлал хийж байгаа одоо би үнэхээр баяртай байгаа. Бас одоо амжилтаа дуусгах гэж байгаа ч маш баяртай. Бидний итгэлийн амьдралын цөм, амин сүнс зүрх нь одоо энэ Еврей ном дээр ингэж тайлбарлагдаж бичигдсэн. Энд л бид нар Мелхизедекийн хэрэгмийн дагуух агуу тэргүүн дахилч гэдэг шинэ байр суурин дээр Христ дахин амьсныхаа дараа очсон гэдгийг бид нар эндээс харсан. Энэ чинь шинэ байр суурь шүү дээ. Тэрнээс өмнө бол Есүс Христ эхнээсээ л байсан. Тэр бол альфа, тэр бол омега. Гэхдээ энэ шинэ албан тушаал, энэ шинэ хэрэгм, энэ шинэ алдартай цол түүнд өхлийг ялаад дахин амьлаад дээш өргөгдөөд эцгийн баруун гар талд очиход түүнд бурхан өгсөн одоо ийм хүндэт цол. Гэхдээ энэ зүгээр ингээд одоо хийсэн ажлынхаа төлөө авчаад ингээд одоо ингээд хэрэглэхгүй суугаад байгаа юм биш. Энд чинь өөрөө Есүс Христийг цоо шин байр суурин дээр аваачиж байгаа байхгүй юу? Одоо тэр яаж ийнө гэхээр агуу тэргүүн дахилч. Гэхдээ бүр Аароны хэрэгмжлийн дагуу биш. Газартаа ямар ч хамаагүй гэсэн үг. Мелхизедекийн хэрэгмийн дагуу гарч ирсэн. Үхлийг ялаад амийн хүчээр гарч ирсэн гэж байна. Энэ албан тушаал бол амар байхгүй юу? Амийн хүчээр гарч ирсэн. Одоо эцгийн баруун гар талд тэр байр суурин дээрээ зогсоод яг энэ байр суурнаасаа бидний төлөө, бидний талд, бидний өмнөөс эцэгтэй бүх сүнслэг ертөнцтэй зуучлан ярьж байгаа тэр агуу тэргүүн тахилчийн дор бид нар амьдрах тухай ярьж байгаа. Тэгэхээр 11-р бүлэг бол яг ийм л итгэлийг ерөөсөө ярьсан. Түүнээс биш заава би та бол миний амьдралыг сайжруулна гэдэгт итгэж байна. Та тэ надад хүү өгнө гэдэгт итгэж байна. Та надад сайн нөхөр өгнө гэдэгт итгэж байна. Энэ итгэл биш. Мэдээж энэ дээр бидний итгэл байх хэрэгтэй. Гэхдээ бидний итгэлийн суурь чинь энэ биш аахгүй юу? Бурхан надад юу өгөх болоо гэдгийг итгэх итгэл дээр бидний итгэл суйрлагдаагүй. Еврей номын 11-р бүлгийг харах юм бол бид нар ямар жижигхэн бодолтой, ямар өчүүхэн одоо байсан бэ гэдгийг л харна. Энэ агуу хүмүүс яаж амьдраад ийсэн бэ? Одоо бид нар чинь яаж амьдраад байгаа юм бэ? Гэж бүр одоо бүр гайхшран бодмоор. Тэгээ бид нар буруу амьдарч байгаа гэж хэлэхгүй. Зүгээр л бид нар юмыг одоо зөв харчих юм бол харж байгаагийнхаа дагуу бид нар юмсуудыг бий болгоод явж шүү дээ. За тэгээ харъя зүмөр эхнээс нь ямар тач байсан уншия. Би сайн мэдэхгүй байна. Уншсангаа ярилцах ёстой юу? Уншид дуусаад ярилцах ёстой юу? Ярилцсангаа унших ёстой юу? Сайн мэдэхгүй нь ямар тач байсан ариун сүнс биднийг маш гайхалтайгаар дагуулна гэдгийг л мэдчихэв. За, Еврей номын 11. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал. Харагдахгүй зүйлсийн баталгаа юм аа. Учир нь урдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээж авсан юм. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээсээ бий болоогүй гэдгийг бид нар итгэлээрээ ойлгох юм аа. Одоо эхний өгүүлбэрүүд бидний нөгөө хуучин итгэлийн тухай ойлголтыг миний бодоход бол зүгээр бүр балбаад няцлаад хогийн сав руу хийнэ гэдэг бат итгэлтэй байна. Ерөөсө бидний амьдрал ахуйда одоо санаа тавьж юмсыг сайн болгох тэр итгэл биш. Тэр итгэл маань хүртэл бидэнд тун явааргүй итгэл ш. Бид нар чинь заримдаа нэг ая хоолндоо ч хүртэл итгэх итгэл муу алдагдсан те. Тэгж амьддаг. Гэтэл Еврей ном эхлэхдээ айгүй өндрөөс ярьж байгаа байхгүй бид нар л. Өөрөөр хэл би англи орчуулганд үргэлж дуртай та нар намайг мэднэ. Тэгэхээр итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал буюу маш бодиттой гэсэн. Итгэл би итгэлийг нүдтэй гэж итгэдэг. Бид нар итгэлээрээ харагдахгүй юмсыг хардаг. Итгэлээрээ үзэгдэхгүй байгаа ертөнцид байгаа зүйлсийг бид нар энэ байгаа юм биш үү гэж итгэдэг. Бурхан бидэнд тэгж итгүүлдэг. Түүнээс бурхан ингээл зүгээр л нэг тийм ингээл айгүй гоё ирээдүй чамд байгаа. Чи надтай алхвал айгүй сайн байна. Чи өстө бүр хүнтэйж суух бах. Чи бүр хүүхдтэйж болон заа юу. Надтай байвал чи өстө амар сайхан байх болно. Өвдүүл чи өстө эдгэрнэ. Бурхан ерөөсөө тийм өнгө аясаарч яриаггүй байх, тийм юм ч яриаггүй. Яагаад вэ гэдгийг бидэнд
дараагийн өгүүлбэр нь хэлж өгж байгаа. Англи Библиэлд бол итгэлийг гайхалтайгаар бичсэн байгаа л да. Юу гэж хэлсэн бэ гэхээр амьдрах, амьд явах, амьд оршихын үндсэн баримт, үндсэн факт, үндсэн хүчин зүйл нь гэсэн үг. Үндсэн хүчин зүйл нь Бурхан дотор бүх итгэл найдвараа тавих явдал юм аа. Бурханд итгээгүй хүмүүс бол янз бүрийн зүйлс дээр л итгэл найдвараа тавьж амьдардаг баг. Зарим нь те за энэ ертөнцид нэг амьдарч байгаа юм чинь нэг амьдрсных сайхан хувцас өмсөе, сайхан байранд амьдрий, сайхан машин унаа, үр хүүхдүүдтэй сайхан боловсрол олгоё гэдэг газрын амьдралтай холбоотой зүйлсүүдийг л итгэлээрээ төсөөлнө. Энэ хүмүүс яадаг гэж бүр аавна гэж итгэдэг бөгөөд авдаг бүр. Тэгэхээр эн чинь юуг илэрхийлдэг вэ гэхээр угаасаа хүнд итгэх чадвар байдаг гэдгийг л харуулдаг. Бурхан хүнд итгэх чадварыг тэр чинь өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн шүү дээ бид нарыг. Би ингээд баг ишлэл олгон дээр ярьж байгаад та нар дургуцахгүй байхаа л гэж бодож байна. Та нарын бас бодол санаа ч гэсэн минийхтэй хамт тэлэгдэх ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Бурхан хүнд итгэлийг өгөхдөө энэ ингээд бүр маргааш наад чи гинд унах юм байна. Тэгэхээр энд юу н өгөх хэрэг байна уу? Миний өгсөн итгэлийг над дээр төвлөрүүлж, миний дотор итгэж, миний дотор хорогдож, надад итгэх итгэлээрээ урагшлахын оронд наад чи тэгээсэн биш юм итгэж амьдрын шүү дээ гинд унсан чи. Гэж Бурхан бодоогүй. Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээгдэхдээ гим нүгэлд унахаас нь тэр айгаагүй гэсэн үг. Чи тэртээ тэргүй надад хүн биш дээ. Огт итгэдэггүй хүн гэж байдгүй. Хүн танд хэлдэг л баг. Мэдгүй бид л өөртөө л итгэдэг шүү дээ. Юу ярьж байгаагаа мэдэхгүй байна л гэсэн. Өөртөө итгэж гэж айгүй асуудалтай. Тэр хүн яг тэр итгэлийг анх Бурхан намайг бүтээгт өгсөн тэр итгэлийг би анхдагч зорилгоор нь хэрэглэх л тийм хувилбар дээр тийм л амьдрал дээр бид нар ирчээд шүү дээ. Тэгэхээр анх хүн бүтээгдэхдээ л Бурхан дотор итгэж найдаж, Бурхантай нөхөрлөж бидний итгэлийг цаашлуулад харна л да. Ер нь яг яаж явагдаад байдаг. Тэгшил зоригтойгоор Бурхан биднийг өөртөө нөхөрлүүлэх зоригтойгоор хамт амьдарч, хамт алхаж хүний нэг тийм хүний бүр итгэж болох үс нэг нь байхаар хүнийг бүтээсэн шүү дээ. Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас бид нар хүн гэдэг бүтээл итгэх ёстой. Угаасаа Бурханд итгэх ёстой. Бурханд итгээгүй байгаа л өөр бусад бүх зүйлд итгэнэ. Тэгвэл Есүс Христэд итгэдэг хүмүүс бидний итгэл юу юм? Би амьд явж байгаа зорилго минь юу юм? Миний оршин байгаагийн үндсэн хүчин зүйл нь юу юм? Энэ бол Бурханд итгэх итгэл. Гэтэ Бурхан надад ингээд хоол өгнө, Бурхан намайг гоё боловсралтай болгоно гэдэгт итгэхээсээ илүүгээр Бурханаас санаачилж байгаа тэр зүйлүүдэд нь итгэх. Бурханы хийсэн ажил. Бүх зүйл надаас биш Бурханаас олцоод байна л да. Дараална. Тэгэхээр амьдрах, амьд явах, амьд оршин байгаагийн үндсэн хүчин зүйл маань Бурханд бат итгэх. Бурхан дотор бүх итгэл найдвараа тавьж өгөх. Түүний талаар гуйшгүй бат үнэмшилтэй байхыг л итгэл гэж нэрлэдэг байгаа байхгүй. Бидний амьдрал ямар байхаас үл шалтгаалаад, ямар болохоос үл шалтгаалаад. Сайхан нэг ном уншижсэн чинь тэн дээр тэгж байсан л та. Яг үнэндээ биднийг нөхцөл байдал өөрчилдөг юм биш. Харин нөхцөл байдал биднийг Бурхан руу шатдаг бөгөөд бид нар өөрөө ирэхгүй Бурханд ойртдог. Ойртох тусмаа бид нар өөрчлөв. Тэгэхээр Бурхантай хамт алхах гэдэг бол миний өөрчлөгдөхийн үндэс, миний өөрчлөлтийн үндэс, Бурхантай туйлын ойртон татнасан гэдэг бол ерөөсөө л миний амьд яваагийн бүр утга учир нь болж ингэж гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас Есүс Христ уулан дээр заасан сургаалдаа хамаг анхаарлаа Бурхан дээр тавь. Харин бусад бүх зүйлсүүд бид нар Бурхан дээр анхаарлаа тавихлаар мэдээж бид нар хүний амьдралын олон зүйлс дээр анхаарахаа болно.
Гэдэг нь тэр бүхэн хаягдана гэсэн үг багтсан биш. Тэгэхээр Англи Библиэр бол тэгж хэлсэн ба. Амьдрах, амьд явах, амьд оршихын үндсэн хүчин зүйл нь бол Бурханд итгэх явдал. Бурханд бат үнэмшилтэй байх. Миний Бурхан тийм төлөвлөгөөтэй. Миний Бурхан надад хувь тавиланд бэлдсэн байгаа. Миний төлөө ажиллаж байгаа агуу тэрүүн дахилж Есүс Христ байгаа. Би Есүс Христийн үхэл ба дахин амьлтаар төрөн гарч ирсэн. Би мах цусаар биш, би Бурханы үгээр төрсөн. Би худалдаж авагдсан. Энэ үндэстэн бол түүнийх гэх мэтийн дандаа харагдахгүй юмсад бид нар итгэдэг. Тийм биз дээ. Бид нар харагдаж байгаа, бидний итгэж байгаа зүйлс гаргаа харуулъя гэхээр харагдахгүй шүү дээ. Гэхдээ бид нар энэ итгэл үнэмшилтэй батжах ёстой. Яагаад гэвэл Бурхан энэ итгэлийг миний дотор бий болгож өгсөн учраас. Жижигхэн байх нь хамаагүй, өчүүхэн байх нь хамаагүй. Бий болгоод өгсөн учраас энэ итгэл биднээс ерөөсөө бидний амьдралын бүхий л өдрүүдэд намайг ингэж бүр зангуу шиг бүр ингэж баттай байлгаж өгч байгаа. Ямар ч өдрүүдэд бид нар бүр за итгэхэ болио гэсэн ч бид нар яагаад итгэхгүй байж чад. Итгэлээ хайж чаддгүй. Яагаад гэвэл энэ чинь Бурханаас бий болгогдсон зүйл шүү дээ. Тэгэхээр Англи Библиэр бол тэгж хэлсэн байна. Итгэл бол миний амьд оршин байгаагийн үндсэн хүчин зүйл юм аа. Өөрөөр хэлэх юм бол миний найддаг тэр зүйлсийн маань Англи Библиэр ингэсэн байна. Харагдахгүй байгаа зүйлсийн маань бүр бариулна юм аа гэж. Бариулна. Одоо бид нар огт таньж мэдхгүй байшин руу, байр сав руу ч юм уу одоо орё л та. Тэгээ бид нар хаалганыхын бариулаас хатгаад тэр хаалгыг онгойлгоод ордог шүү дээ. Тэгээ тэр дотор юу байгааин тэр хинийх юм ямар тавилга байгааин хин амьдрдгийг тэрийг бид нар олж мэднэ шүү дээ. Хичнээн мянгуудаа сонссон ч гэсэндээ бид нар бариулаас хатгаад хаалгыг нэгээд ороход бид нар сая сонссон зүйлээ хэр бодиттой байсан, хэр одоо хуурамч байсан гэдгийг мэдэх боломжтой. Түүнчлэн бидний зүрхэнд байгаад байгаа хүнд ингээ гаргаа харуулчих гэхээр харуулж болохгүй, харагдахгүй юмс гэж зөндөө байгаа шүү. Тэр харагдахгүй юмсыг харагддаг болгодог зүйл чинь итгэл байгаа байхгүй. Тэгэхээр итгэл гэдэг бол харагдахгүй байгаа юмсад итгээл яваад идэв биш. Итгэл бол харагдахгүй байгаа зүйлсийг харагдуулсан ажилдаг ийм хүчрхэг ажиллагаатай. Тэгээд энд цааш нь хэлсэн байна л та. Учир нь урдын хүмүүс түүгээр гэрчлэлийг хүлээж авсан юм а. Бидний өвөг дээдлийг хэлж байгаа л да тийм ээ. Одоо Авраамаас Адамаас хуулал одоо хэн байсан? Ноа, за тэгээд Авраам, Исаак, Яаков одоо тэр өвөг дээдс маань юугаараа тийм онцгой байсан. Тэднэрт нэг юр бусын итгэл байдаг байсан. Амьдралууд нь зүгээр яг галзуу солиот одоо зүгээр логик сэтгэлгээгээр хүмүүс харах юм бол юу сонин амьдрдیں۔ Ямар гацын, ямар балаа юм бэ наад чинь. Юу гэсэн үг юм? Энэ яаж ингэж амьдарч болдгийг гэж гайхширмаар байсан нь тэд тэр бүхнийг зүгээр ингээл нэг өдөр суужсанаар за босоо явъя дөө гэж ямар санагдаад ингээл яваал одоо ингээд ямар ч тийм сэтгэл хөдлөлөөр хийж байгаа. Бид нар маш бодиттой харилцаанаас үүдсэн итгэлээрээ тэд нар юмсыг үйлддэг байсан. Энийг дэлхий ойлгохгүй гэсэн. Би нөгөө логик оюун ухаануудыг давж гарсан гэж хэлмээр байгаа юм би. Давж гарсан. Ийм л итгэлтэй одоо өвөг дээдс бидэрт байсан учраас тэд нар итгэлээрээ онцгоорч итгэлээрээ эзэлж, итгэлээрээ гайхшруулж, итгэлээрээ бүр үнэхээр өвгийг бүтээж, одоо тэр итгэл нь биднэлөө ирж байгаа байхгүй. Тийм учраас Паулийн бичсэн захидал дээр ч гэсэндээ Авраамд байгаа итгэл шиг итгэл бидэнд байгаа юу? Яг тийм итгэл гэж яриад байна. Түүнээс биш өөр итгэл биш. Яг тийм итгэл бидэнд байгаа юу? Бид нар тийм л итгэлийн тухай өнөө орой энд ярилцах гэж байгаа юм. Бидний өвөг дээдс тэрүүгээр онцгоорсон. Бид нар өнөөдөр нийгэм дээр миний бодоход энэ бидний өв учраас бид нар энэ итгэлээрээ л бас онцгойрно. Ямар сони юм бэ? Яаж ингэж амьдрдаг юм бэ? Ямар сони гайхалтай. Наа чи юусе миний оюун ухаанд бол багтахгүй юм байна. Угаасаа итгэл хүний оюун ухаанаар тайлбарлагдахгүй, хүний оюун ухаанд багтахгүй, хүний оюун ухаанд одоо тохирохчгүй, зохицохчгүй. Тэгээд л итгэл гэж нэрлэдэг. Түүнээс биш оюун ухаанд тохирсон бидний логик ухаанд тааруулаад бурхан ажиллах юм бол итгэлийн хэрэг ерөөсөй байхгүй шүү дээ.
Бид нар зүгээр л харлаа, дүгнэлээ, онцлогоо хийлээ, тэрхүү асуудал дээр бид нар дүн шинжилгээ хийлээ, нэг хэдэн сард хэдэн өдөр судалж суулаад дүгнэлтээ гаргалаа, хариултаа гаргалаа, ингээл явж. Бид нарт бүр сүнсний ч хэрэггүй. Гэтэл ариун сүнс бид дотор амьдарч байгаа шалтгаан би нэг тийм хол давуу ухаанаар амьдрах болчиход байгаа учраас тийм байгаад байна. Заавал ариун сүнс бидэнд тэр Христийн оюун ухааныг бий болгох ёстой. Тэгжээж бид нар итгэлээ ойлгоно. Одоо бид нар өмнө нь бол итгэлээ ойлгодгүй байлаа шүү дээ. Яг юунд итгэл юм? Би яагаад ингэж болчих гэхээр болж болдгүй юм итгэл чинь. Хаанаас үүсэлтэй юм? Хэр хүчтэй юм? Одоо харин бид нар маш төлөвшөлтийн одоо тэр нас руу орж байгаа учраас биднэрт бурхан энийг одоо хад дугаар ярьж байна л гэж би ойлгоод байна. За дараад нэгжэн л бурханы үгээр ертөнц бүтээгдсэнийг бид нар итгэлээр ойлгодог. Бид нар итгэдэг. Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн гэдэгт бид нар одоо итгэдэг шүү дээ. Гэхдээ бурханы үгээр ертөнц бүтээгдэж байгааг чи харсан юм уу? Би хараагүй. Тэгээ хин чамд хэлсэн? Бурхан хэлсэн. Тэгээ чи итгэдэг юм уу? Итгэдэг. Яагаад? Баримт нь хаана байгаа юм? Баримт алга. Гэхдээ би итгэдэг. Энэ чи итгэлээр бид нэр явж байгаа шүү дээ. ертөнц бурхнаар бүтээгдсэн. Сансар огторгой бурхнаар бүтээгдсэн. Бүх гаригууд, од, мичид бүгд байх ёстой байрлал дээрээ бүгд байх ёстой газартаа гэхдээ тус бүрдээ өөр өөрийн зорилготойгоор бүтээгдсэн. Би итгэдэг. Чи харсан уу бүтээж ахт би хараагүй. Тэнгэрүүд байдаг гэдэгт би итгэдэг. Чи харсан уу би хараагүй. Энэ бидний итгэл бол шүү дээ. Дандаа харж ээж итгэе, очиж ээж итгэе. Үгснийхаа дараа одоо тэнгэрүүдийн дээр очичоод итгэе. Наадах чи судлаад итгэе. Тийм итгэл ерөөсөө биш. Зөвөр би итгэе. Бурхан надад итгэх чадварыг өгсөн учраас нэгүслээрээ тэр надад итгүүлэхэд би итгэждэг. Надад бол дэлхийн ертөнцид бурхнаар бүтээгдсэн гэдгийг хүн хэлээгүй шүү дээ. Библи бидэнд хэлж өгсөн. Тэгээд бид нар зүгээр л итгэсэн. Яагаад гэвэл бидний дотор байгаа ариун сүнс итэг энэ бол үнэн гэдэг. Тийм учраас бид нар дотор бидний итгэл үнэмшил чинь дотроосоо ялгардаг. Тэс гаднаас одоо хэн нэгэн хүн бидний тархийг угаагаал чи бүр тархиа угаалгах чи. Танаас сүмийн чин пастор номдогт чамаг бүр угаачжээ. Бид нар угаагаагүй гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл миний итгэл үнэмшил дотроос гарч ирдэг. Яагаад гэвэл миний дотор ариун сүнс амьдардаг. Миний дотор Христийн сүнс амьдардаг. Миний оюун санаанд Христийн оюун ухаан байдаг. Яаж гэдгийг миний оюун санаа ойлгохгүй, химжиж барахгүй гэдгийг би мэддэг. Би хүлээн зөвшөөрдөг. Би зүгээр л итгэдэг. Тэгэхээр бидний итгэл бол тийм ч нэг тийм өчүүхэн баг одоо тийм юм биш. Бид нар заримдаа ярьдаг. Гэхдээ би нэг л баг итгэлтэй байна гэж. Үгүй бид нар дэлхийн ертөнцийн түүгээр бүтээгдсэн гэдэгт итгэдэг шүү дээ. Одоо эн чинь юун тийм баг итгэл юм бэ? Энд чинь баг итгэл ерөөсөө биш. Тэгээд бүх харагдаж байгаа зүйлсүүд харагдахгүй байгаагаасаа эхлэлтэй. Харагдах зүйлсээс харагдах зүйлс хизээч бий болохгүй. Харагдаж байгаа зүйлс хизээч тэгэл зүгээр нэг хаанаас ч бий болохгүй. Бүгд Бурхны оюун санаанд түүний зүрхэнд байсан учраас тэр үгээ хэлэхэд бүгд бий болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бидний бас л нэг одоо яг маггүй итгэдэг туйлын одоо баттай итгэл. Харагдахгүй зүйлсээс харагдах зүйлсүүд бий болдог. Тийм, харагдахгүй зүйлсээс. За тэр үзэгдэхгүй орчингоос тэр үзэгдэх зүйлсүүд бий болдог. Бид нар тэгээ саяхан бүтэн сайдэр ярьж байсан шүү дээ. Биднэрт тэнгэрт хадгалагдаж байгаа агуу өв байгаа. Тэр өвийг бид нар яаж одоо өөрсдийнхөө амьдрал дээр гаргаж ирэх юм бэ? Хүчтэй итгэлээрээ л гаргаж ирнэ шүү. Би итгэдэг. Одоо бидний хүн нэг бүрт зориулсан өв гэж байгаа тэнгэрт. Бидний хүн нэг бүрийн тэнд хурааж байгаа баялаг гэж байгаа хэрэг бид нар хурааж байгаа бол. Тэгээ бид нар тэрийг итгэсэн учраас Есүс Христийн нэрээр тунхаглаад өөрийнхөө амьдрал дээр бий болгодог. Бий болгох хувь заяатай тийм шин гэрэний хүмүүс бол бид нар аахгүй юу. Тэгээ бид нар цаашаа уншина л да. Бидэнгүүгээр эзээч итгэл нь бүрэн бүтэн болж чадахгүй байсан тэр өг дээдсийнхээ тухай бид нар уншина. Бид нар сая 2 дахь өдөр өчигдөр шүү дээ бид нар
залбирсан. Тэгээд би дараа нь тэр залбирж байгаа хүмүүсийн зургийг багийн надад үзүүлэхэд үнэхээр гайхсгүй. Тэр зурган дээр харагдаж байгаа хүмүүс хэдхэн байсан та нар харсан баг. Гэхдээ би залбирж байхдаа бүр маш хүчирхэг хөдөлгөөнийг сонсож байсан тэнд. Та нар сонсч л байсан баг. Маш хүчирхэг хөдөлгөөн тэр бүр ерөөсөө бүр яг л тэнгэр бидэнтэй нийлцсэн. Тэр нэг тийм юр бусын одоо авахар хүч байгаад байгааг би мэдсэн. Харин дараад нь ингээд зураг харсан чи хөөе. Үгүй 20 хүн байж чадсан юм уу тэнд юу. Тэгэхээр тэр залбир чинь цэвэр итгэлээрээ л явагдсан залбир. Түүнээс бид нэр хүний тоо одоо тий олон хүн ирүүл айгүй залбирал үр дүнтэй болох юм байна. Тэгээд айгүйх чарлж гашгаж байгаа байх юм бол одоо бидний залбирлыг бурхан сонсох юм харагдаж үзэгдэж байгаа зүйлээр бидний итгэл ерөөсөй байгаагүй. Би тэр бүр үнэхээр гайхс тэр зургийг хараад хөөе хитгэн хүн байсан шүү дээ. Хитгэн хүн. Тэгсэн хэрнээ тэнд үнэхээр бүр зүгээр л одоо нөгөө сүр завхлантай айрмын жагсаал болж байгаа юм шиг юм болж ирсэн. Тийм учраас бидний итгэл бол харагдахгүй зүйлс дээр төвлөрдөг бөгөөд харагдахгүй зүйлс харагдтал бидний итгэл ажиллах хэрэгтэй. Бидний амьдрал дээр. Тийм учраас бидний олонх маань амьдрал дээр урд нь харж байгаагүй зүйлсүүдээ бодиттой болж гарч ирж байгааг харж байгаа баг. За ингээд цаашаа итгэлийн одоо яг тэр бурхны итгэлийн дагуу амьдрсан хүмүүсийн жагсаалтууд гарч ирж байна. Хамгийн нэгдүгürt Абель гарч ирж байна. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахлыг бурханд өргөсөн. Үүгээрээ тэр зөвхт байсан гэсэн гэрчлэлийг хүлээж авсан. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн. Хэдийгээр тэр үгсэн боловч итгэлээрээ ярьсараа байна. Тэгээ энэ бас л хүмүүсийг маш их гайхшруулдаг. Гэхдээ ч одоо хоёр хүү хоёулаа өргөлсөн шүү. Тэгээ одоо яачаад бурхан заавал ингэж Абелийг зүг болгоод Каины бэлгэнд одоо ингэ дурамчхан хандаад тэрнээс олж юу болов? Каин Абелийг аллаа шүү дээ. Одоо бурхан минь та заавал ингэ хэрэг байсан юм уу? Зүгээр хоёулангийн авчин л үстэй. Бурхан хүн биш аахгүй юу? Тэгэхээр бурхан энд яагаад Абелийг зүвт гэж бүр гэрчлээд батламж гардуулж өгсөн бэ гэхээр Абель зөвхт гэж бурхнаар баталгаажсныхаа төлөө алуулсан байхгүй юу? Ахыхаа гарт чулуугаар цохиулж өгсөн шүү дээ. Итгэл гэдэг бол үнэхээр юмсыг хөдөлгөнө. ертөнц бол итгэлийг үзэн ядна. Тэгэхээр яагаад гэхээр зэрэг би та нарт одоо ойлгогдох хэлээр нь ярих гэж. Адам Ява хоёр ямар ч гэм зэмгүй бурхны цэцэрлэгт Эден дотор амьдарч байсан. Бурхантай туйлын ойр дотн чөлөөтэй модон дундуур хамтдаа алхаад бүтээлүүдээ яриад бүтээлүүдээ цааш нь яах вэ? Юу гэж нэрлэх вэ? Яаж ажиллах вэ талаараа чөлөөтэй ямар ч хаалтгүй амьдарч байсан. Гэм нүгэлд унсан. Бурхан тэднийг бүр Эденээс хөөж гаргах хэрэгтэй болсон. Тэд нар хөөгдөж гарсан. Тэгээд тэднэрт хөвгүүд төрдөг. Каин төрдөг, Абель төрдөг. Абель нь хончин байсан, Каин нь тариачин болсон. Энэ хоёр хүүхдийн хийжсэн ажил нь хүртэл тэр хоёрыг үнэхээр ямар шууган зүрх сэтгэлтэй хүмүүс байсан бэ гэдгийг бас ямар нэгэн хэмжээгээр харуулсан. Тэгээ тариачин байна гэдэг нь ёрын байна гэсэн үг багтаас биш шүү. Зүгээр л миний бодоход Абель бурхныг туйлын их эрэлхийлдэг байсан гэдэгт би итгэдэг. Тэр эцэг гэхээсээ тэр түүхийг сонссон. Энд ч одоо дэлхий дээр бий болсон анхны эрэгтэй эмэгтэй хоёроос төрсэн анхны хөвгүүд шүү дээ. Тэгэхээр ерөөсө болсон үйл явдал бол одоо гэм нүгэлд унсан үйл явдал бол саяхан болсон байгаа даа. Тэгэд мэдээж эцэг гэх нь ярьдаг л байсан байж таараа. Тэр үед чинь ном мэддэг юм байдаггүйс учраас хүмүүс түүхийг дандаа ингэж ам дамжуулж одоо өөр хүүхдтэй зааж өгдөг байсан байгаа шүү дээ. Тэгээ хөвгүүдтэй ярьсан байгаа. Битээр ингээ гэм нүгэл үйлцээ. Тэгээ битээр тэр гайхамшигтай харилцаанаас үрд салсан юм а бид нар. Бурхан бүр биднүүсийг та нар ууг нь амийн модноос идвэл мөнхөд амьдрах байлаа. Харин та нар одоо тий сайн мууг мэдүүлдэг модноос идсэн учраас одоо хүмүүс
сайн мууг мэдэнгээ мөнхөд амьдрах вэ гэд амийн модыг хүртэл хамгаалуулахаар тэнд галтай элд барьсан Тэнгэр элчийг байрлуулсан. Тэр энэ бүх түүхийг хөвгүүд сонссон. Абель бүр 90 хайсан гэдэгт би итгэдэг. Бурхан минь энэс гарах арга юу вэ? Яавал би тантай буцаж эвлэрэх вэ? Яавал таны бүтээсэн хүмүүс тантай буцаж эвлэрэх юм бэ? Та мэднэ тэр замыг. Танд бүр арга зам нь байгаа гэдэгт би бат итгэлтэй байна гэж тэр хүү эрэлхийлсэн. Би яагаад бат итгэлтэй байна гэхээр дараагийн Бурханы те зөвхт гэж тооцож байгаа тэр одоо батламж үүнийг харуулдаг байгаа байхгүй. Тэгээд Абельт нэг илчлэлт орж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр энэ нэгэнт том ангал гарсан, дэм нүгэлд унсан. Энийний төлөөс бол хурганы цус юм байна гэдгийг Абель харсан. Өөрөөр хэлбэл Абель Адам Ева хоёрын хүү байсан ч гэсэн дараад нь хэдэн мянган жилийн дараа ирэх аврагч түүний хурга мэт өөрийгөө өргөх өргөл, түүний загалмай дээр уурсах цусыг Абель зүрхээр харчаад байгаа хгүй. Энд чинь бас л харагдахгүй зүйлс. Тийм учраас Абель Бурханд өргөл өргөх гэж очихдоо би юу өгмөр байна? Би энийг ч айгүй сайн хийдэж штэ. Би айгүй сайн хийдэг, айгүй зөв хийдэг, өөрийнхөө шилдэг бүтээлийг танд авчиж өгвөл Бурхан л амар гайхах баха, баярлах бах, шагшрах бах, алмаарах бах гэж биш. Абель бүр туйлын энтерсэн зүрхтэйгээр энэ гим нүглийн асуудал үнэхээр дуусаасаа Бурхан минь та биднийг өрөмтөл уучлах болтугай, өшөөх болтугай гэд ертөнцийн суйраас нядлагдсан хургийг төлөөлж одоо тий өөсөвгүй одоо хоныг хургийг Бурханд өргөсөн. Бурхан яг өөрийнх нь зүрхэнд байгаа төлөвлөгөөг бариад ирж байгаа Абелийг харахтаа зөв чи яг миний зүрхний дагуух одоо тий миний төлөвлөгөөний дагуух, миний хүслийн дагуух өргөлийг өргөлөө. Яагаад гэвэл найдвар хурганы цуснд л байгаа. Хүн төрлөختөн эргэж надтай найрамдах болно. Бүх бүтээлүүдтэй би эвлэрэх болно. Үүнийг хурганы цус хийх юм а. Чи яг зөв хийлээ. Каин болохоор өөрийнхөө тарьсан тариа будааныхаа дээжийг авчирсан. Аль нь л одоо хийж байгаа ажлынхаа дээжийг авчирсан. Гэхдээ нэг нь Бурхан юу хүсэж байгаагийн дагуу, Бурханы зүрхэнд байдаг тэр хүслийн дагуу тий бэлгээ өргөж штэ. Одоо жишээлбэл бид нар хин нэгэн хүнд бэлэг авчиж өгөхдөө хамгийн түрүүнд юу гэж боддог? Тэр хүн юунд дуртай болоо гэж боддог ш. Тэр хүн юунд дуртай болоо? Тэр хүний дуртай юмыг өгөх нь одоо нөгөө тэр бэлгийг чинь үн цэнтэй болгож байгаа. Бидний харилцааг үн цэнтэй болгож байгаа. Бидний бие бинийгээ ямар их мэддгийг харуулж байгаа. Хамгийн их таалал өгөх, таашаал өгөх, баярлуулах одоо үндсэн хүчин зүйл мөн бидтэй. Би тэгээ нэг бэлэг аваачаад өгчдөг. Хүн мэдээж бэлэг өгж байгаа ч баярлаа гэж хүлээгээд авах л да. Тэгээ тэр шигэ бодоод байгаа байхгүй Бурхныг. Баярлаа гэж авчихна гэдэг. Тэгэл танаас болоод одоо нэг ах нь ингэ дүүгээ алцлаа шүү дээ. Энд чинь бүр Бурхныг гим хийсэн цагаасаа зэвүүцэж ирсэн гэмт хүний чанар ярьж байгаа байхгүй бидний лөө. Заавал ивэл Бурхныг буруутгаж байна. Тийм учраас маш олон хэрэгсэнд итгэгч нар бид нар яагаад тэр одоо амьд хонь өгсөн болохоор нэр Бурхан баярлсан болов. Гэхдээ амьд хоньдоо ч учир биш. Бурхан ч өөрөө эхлээд Адам Ева хоёрт амьтан алаад арьсаар нь бэлхэмж хийж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ түүхийг мэдээж Адам Ева хоёр Абельт ярьсан л байж таараа. Тэгэхээр тэр Бурханыг эрэлхийлж байгаа хэдийгээр гим нүглийн улмаас тусгаарлагдсан ариун сүнс байхгүй тийм байсан ч гэсэн Бурханыг эрэлхийлж түүнтэй бүр үнэхээр одоо хамт алхахыг хүсэж байгаа тэр хүүд Бурхан зүрхээ илчилсэн байгаа байхгүй. Тэр илчлэлтийн дагуу хараагүй, мэдэхгүй, эрх хэсэг нь ч тодорхой биш тэр аврагч тэр ядлагдсан хургийг Абель харсан. Тэр итгэл нь одоо Абельд харуулсан. Тэр итгэлийнхээ дагуу энэ өргөл таны зүрхэнд байдаг төлөвлөгөө гэж би итгэж байна. Тийм учраас би таны зүрхний дагуух бэлгийг танд өгч байна. Гэт хург өгсөн байгаа. Тийм л учраас Бурханд энэ үнэхээр таалагдсан. Бурханы хүслийн дагуух өргөл байсан учраас.
Авраам дараад нь хүү Исаака өргөдөн шүү дээ. Бурхан түүнд хүү Исаака өрг гэдэг. Тэгэхээр энэ Абелийн өргөл бол үүгээрээ л маш хүнцэнтэй. Бурхан тэр хүүгийн тэр бурхантай эвлэрэх юмсан. Ер нь бол хэргийн учир хураг мургандаач бас биш. Тантай эвлэрэх юмсан. Танд эвлэрэх арга зам байгаа. Би итгэж байна. Тэр нь гэм нүглийн төлөөсөнд урсах цус юм байна. Би тэгж итгэж байна. Энд цэвэр бүгдээрээ итгэлийн үйлдэл байхгүй юу? Тэгэхээр итгэнэ гэдэг бол эхний алхам, хийн гэдэг бол хоёр алхам. Энэ хоёр байхгүйгээр юу ч ажиллахгүй. Библиэлд хэлдэг ш. Үесгүй итгэл үхмэл юм аа. Итгэл байхгүй бол бид нар итгэлгүйгээр юу ч хийсэн гэм нүгэл юм аа. Бүр ингэ хэлсэн. Тэгэхээр Абель яагаад Абелийн цус Христийн цусыг ирэх хүртэл өнөөдөр хүртэл бид нар түүний цусыг тэр цус аллагыг бид нар уншиж ш. Тэгээд Абелийг бид нар үнэхээр хүндэлж ш. Яагаад гэвэл тэр итгэл нь бидний рүү ярьж байгаа байхгүй. Абель харсан. Хургийг харсан. Тэгээд тэр хургийг авчиж өгсөн. Тэр одоо зөвхт байдал, тэр эвлэрэл одоо тэр Адам Ява хоёрыг алдсан бүхэн яг ийм л өргөлөөр эргэж нөхөгдөн, төлөгдөн, төлөөс нь ингэж өгдөн. Энд бүрэн одоо сэргэлт, бүрэн бүтээн байгуулалт, бүрэн сэргээн босголт байгаа гэдэг Абель итгэсэн учраас түүний тахил нь бурханд таалагдаж бурхан хүлээж авсан байна. Каины өргөл бол Каины л өргөл байсан. Каины тааллын дагуу Каин юу хүсэж байгаагаа, Каин юу хийж байгаагаа өөрийнхөө үйлсээр тэр одоо хийсэн бүтээсэн бүх зүйлээ авээцсэн. Паул үүнийг юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар үйлсээрээч бурхны өмнө зөвтгөх боломжгүй маа гэсэн. Тийм учраас Каин бол зөвт гэсэн батламжийг аваагүй. Харин тэр яасан бэ гэхээр одоо дүүдээ атаархаж харсандаа болоод дүүгээ алсан байна. Тэгэхээр бид нар бурханд итгэдэг итгэлээр амьдрахдаа түүнд юу таалагдаж байна? Тэр юу хүсэж байна? Тэр яг юу боддгийм бол одоо танд сонирн байж таараа та миний амьдралын талаар та юу гэж бодож байна? Миний итгэлийн амьдрал ч гэдэг юм уу? Миний гэр бүл эсвэл миний ганц бие амьдрал, миний ер нь таны бодол юу вэ? Одоо би таны бодлоор нэг бодож үзэх юмсан. Та одоо намайг юунд итгүүлэхийг хүсэж байна? Хийнээс айгүй мапантай асуудал. Яг л бид нар өнөөдрийг хүртэл Христ цовдлогдоод, дахин амьлаад, дээш өргөгдөөд, агуу тэргүүн дахилчин байр суурьндээ очоод, өмгөөлөгч, хуйлч болцоод байхад тэрнээс хойш 2000 жил өнгөрчөөд байхад бид нар өөрөө өөрсдийнхөө одоо итгэлийн замыг гаргаж ирээд, өөрөө өөрсдийнхөө итгэлийг гаргаж ирээд тэрэндээ итгэхийг одоо шийдээд бүр амьтан хүнийг ч гэсэн дээрэндээ итгүүлэх гэл яваад байгаа шүү. Бид нар одоо энэ итгэл яач одоо байж болно. Одоо би ингэж бурханд би ингэж үйлчилж амьдарч байгаа юм чинь бурхан лав намайг шагнана да. Би Библийг ингэж их уншаал та ингэж Библи судалмал хийгээл байгаа юм чинь бурхан лав надад одоо тийм юм өгөндөө. Энд чинь нөгөө үр тарианыхаа өргөлийг бариад очиж байгаа Каинаас өрөөс ялгар. Харин түүний зүрхэнд юу вэ? Би тань руу очиж байна. Бурхан хэлдэг ш. Чи над руу ирж байгаа бол эхлээд хин нэгний эсрэг чамд ямар нэг юм байна уу? Тэрийгэ бод. Хин нэгний эсрэг юм байгаа бол зүгээр өргөлөө явж байгаа газараа тавьчих. Тэгээ буцаж очиж тэр хүнтэйгээ эвлэрчих. За тэгээ буцаж ирээд өргөлөө аваад миний өмнө ир. Энэ бол түүн рүү ойртох, түүнтэй ярилцах одоо зөвхт арга зам байна штэ. Тэгэхээр бид нар түүн рүү ойртохдоо түүний замаар, түүнтэй ярихдаа тэр хинбэ гэдгийн дагуу, би бас хин болсны дагуу ярих штэ. Одоо олон тийм бурхны үйлчлэгч нар байгаа штэ. Монголчуудад Чингисийн хийсэн гэм нүглээс бүрэн гимшиж одоо бүрэн уйлж бүх нулимсаа бараагүй цагт хідээч өөдлөхгүй. Хаан тийм итгэлийг бурхан бидэнд зааж өгсөн. Тэгэл одоо галзуу имшгэл залбирал болгон дээр бидний өвөг дээд аяг цус асгаруулсан хэвээр Чингис хаан хичнээн олон хүн алсан ямар үндэстэн гэж бүр нэрлэн заяа.
Тэгээ та өнөхөр уучлаарай. Бидний гэм нүглийг уусгах. Христийн цус одоо Чингис хааны урсгасан цуснаас одоо хайш ач холбогдол одоо учир занцангаараа тийм сул дорой юм уу? Эсвэл зарим хүн бол миний удмын хараалын төлөө би гимшиж байна. Тийм итгэл энд байхгүй шүү дээ. Би Христэд итгэлээ түүний цус намайг угаалаа. Би хаант тахилч нар боллоо. Би өөр удам угсаанд хамаарлаа. Би огт өөр үйлдэлд хамаарч байна. Миний тахилч өөр байна. Миний тахилчлал өөр байна. Би өөр хаанчлах боллоо. Тэр энэ хүн өөрөө зохиогоол одоо ингээл тэг сүнслэг зүйлийг хүнийхээ оюун бодлоор тайлбарлаад энэндээ үнэмшээл одоо ингээл яваад байхгүй. А бист ингээл одоо юун дээр ч илэрч гарчирч болно. Тэгэл ингээл бодож ирсэн одоо тэг хүүхдийн цуглааны залуухан багштай суухын тулд очиод бурхан намайг хүүхдийн цуглаанд үйлчил гэж ингээл хүүхдийн цуглаанд үйлчлээл тэгэл тэр залуу эмэгтэйтэйгээ суугаал. Ерөөсөө итгэл гэдэг бол зүгээр өөрийнхөө хувийн амбицийг гүйцэлдүүлдэг нэг тийм зүгээр одоо тийм заль нэхийн эргэслүүр одоо болтлоо одоо сонин байдалтай болж байгаа байхгүй. Тэгээд мэдхгүй тэгээд одоо бурханд тааламжгүй байгаа талаарч бодохгүй, үр дагавар нь юу байдаг талаарч бодохгүй. Бид нар бол бүр Каинаас илүү одоо тийм ёрын байдлаар итгэлийг ашиглах тийм аимшигтай эрен үед амьдраад байна шүү дээ. Тийм л учраас итгэл өөрөө итгэлээрээ анх зохиогдсон оригинал байдлаараа анхдагч байдлаараа одоо бидэн дээр бүр бууж ирэх хэвээр бүр одоо бидэн дээр тэгж ойлгогдох хэвээр гэх юм уу та. Бидний дотор байгаа итгэл зөв болох хэвээр. Бидний дотор байгаа итгэл бүх холцноос салах хэвээр. Бүх амбицаас салах хэвээр. Хүснээ л авч идэг итгэл биш. Эсвэл миний хүсэж байгаагийн дагуу ажилдаг итгэл биш. Харин тэр юу хүсэж байгааг асуудаг итгэл, хардаг итгэл, харсан бол хийдэг итгэл. Ийм л итгэлийн тухай 11 дээр яаж байгаа. Абель энэ л итгэлийнхаа төлөө төрсөн ахтаа алуулсан. Ёрын үхлээр одоо аимшигтай гэж хэлэхүүдээ тийм үхлээр өгсөн маа. За ингээ Баатар болгон дээр бид ингээ яриа суух юм бол өнөөдөр энэ багтахгүй. Еврей номын 11-р бүлгийг бичиж байхдаа зохиолч ч гэсэн би ингээ яриад байвал энэ юус дуусахгүй маа гэсэн. Абелийн дараа Ноа гарч ирж байгаа. Биш Энох гарч ирж байгаа. Энох гэд бас гайхалтай хүн. Энох бол 310 жил наслсан юм байсан. Тэгээд тэр үхсэн гэсэн үг биш. Богино наслсан ч гэсэн үг биш. Энох бурхантай туйлын ойр дотно бүр тууштай алхдаг гэсэн гэж байна шүү дээ. Одоо. Тэгээд бурханд бүр өхүүлэхэд хүртэл хайрын санагдтал тэгж амар одоо дотны харилцаатай байсан. Бурхан түүнийг туйлын их таасан учраас Энох үхлийг үзээг юм аа. Бүр өхүүлэхэд хүртэл хайрын санагдаад байсан байна. Ийм онцгой харилцаа байж. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Итгэл гэдэг бол нэг том юм яриад том юмд итгэнэ гэдээ орилж явдаг учраас оршд юм биш. Итгэлийн оршиж байгаа, итгэлийн хөгжиж байгаа, итгэлийн батчиж байгаа бүх байдал нь бидний бурхантай хэр ойр алхаж байна гэдгээс шууд хамаардаг. Энэ итгэлийн бааtruуд бол бурхантай хамт амьдарч байсан. Хаяа нэг ортчоод тэгэл яваад ертөнцийн амьдралаар амьдарч байсан буцаж хурж ирэл байсан хүмүүс ерөөсөө байхгүй энэ дотор. Тэд нэр алдаж онож явсан ч бүр гэм нүгэлд унаж байсан ч тэд нэр үргэлжил бурхнаас зуурдаг, үргэлжил бурхныг хүндэж байдаг, бурхныг хайрладаг. Та нар гол үзүүлэлтүүдийг харж байна уу? Хайрладаг, хүндэлдэг, байнга эрэлхийлдэг, түүний нүрийг эрэлхийлдэг, түүний хүслийг эрэлхийлдэг, түүний дуу хоолойг сонсох юмсан гэж үргэлж хүсдэг. Түүнтэй дандаа хамт амьдрах юмсан, хамт алхдаг байх юмсан, түүнтэй хамт амьдрдаг амьдралаар амьдрах юмсан гэж хүсдэг. Түүний зүрхийг эрэлхийлдэг. Тийм хүмүүсийн дотор л итгэл ийм юр бусын амьдралыг бий болгоод байгаа юм. Түүнээс итгэлийн тухай аяух мэддэг хүн биш. Өндөр мэдлэгтэй ч хүн биш. Тэгэхээр Энох бас юр бусын амьдралтай хүн байсан. Энэ хүмүүс бүгд өөр амьдралтай. Өөр өөрийн замыг туулсан. Тэгсэн ч гэсэн тэд нар нэг л юм дээр туйлын адилхан байсан. Бид нар бүгд бурханд мөрөгдөг, бурхныг эрэлхийлдэг, бүхий л алдаа оноон дотроо, бүхий л бүтлгүйтэл дампуурал дотроо,
бүхий л гим нүгэл дотроо тэд нар бурхнаас имээдэг, бурхныг эрэлхийлдэг, бурхнаас чаргууцалтан зуурдаг. Би бүр чаргууцалтан гэж хэлмээр. Буруу юм хийсэн ч гэсэн чаргууцалтчихэд та намайг битгий орхиоч. Давидыг санаж гинөө. Өөрийн ашуугаас та намайг битгий өөгөөч. Бүр ингэ найтан хамуу шиг бурхнаас зуурж байдаг. Тийм учраас бурхан нь энэ хүмүүсийг миний хүмүүс гэж хэлэхдээ ичдэггүй юм аа гэж энэ еврей номон дээр хэлсэн маа штэ. Тийм бурхан тэгж их одоо хүмүүсийнхаа тийм л хүмүүсийн галзуу амьдралаар амьдраад байгаа байхгүй. Юр бусын амьдралаар гэсэн үг. Галзуу гэдэг нь сайн талаараа. Дараад нь ноо гарч ирж. Ноо бүр солиотой штэ. Ноо юугаа барихтаа өндөр уусан дээр барьсан гэж судлаачд хэлдэг. Одоо хөлгөө барихтаа. Тэр чинь усан онгоц гэж юу байдгийг мэдэхгүй. Тийм сургууль мургуул сурж ирсэн юм уу бүү мэд. Тэр чинь бороо гэж мэдэхгүй. Яа би тэр үед бороо ороагүйсэн. Бүгд газраас дээшгээ хөөрж байгаа манан бодонгаар газар дэлхий одоо туслагддаг байсан гэдэг. Одоо ингээ бороо орох юм аа. Тэгэхээр чи одоо ингээ үер болох юм аа. Бороо, үер, их хэмжээний үер, ус энэ дандаа ногийн хувьд мэдэхгүй хэлэлгүүд байхгүй да. Ойлгож байна. Тэглээгээд мэдгүй бороо гэж үүж байдаг. Яасан юм аа бороо юу юм тэр чи одоо гэл ингээ бурхантай хэрэгжүүлэхэд байгаагүй. Тэр өндөр уулан дээр би бодохдоо магадгүй тэнд мод ойрхон байсан учраас тус судлаачид тэгж хэлдэм байлээ. Би итгэлээрээ итгэдэг байгаа. Ингээд хуурай газарт усан дээр ч биш бүр. Хуурай газарт тэр онгоц арьс. Яах гэж байгаа юм бэ? Гэхдээ бурхан түүнд анхааруул. За одоо 120 жил үлдсэн шүү. Чи 120 жил дотор энэ онгоцыг бариад ингээрээ гэсэн. Наа заал гэсэн. Тэгэхээр штэ итгэл бол дуулуураар ажилладаг. Түнс мэдлэгээр биш. Итгэл бурхантай хэр ойр байгаагаас үүсэн бий болж батчиж, бэхжиж, хөгжиж дэвждэг. Тэгээд энэ итгэл нь дуулуураар үйлсээ хийдэг. Байгаа биз? Түүнээс ингээл өөрийнхөө ухаанаар ингээд ойлгочихвол тэгээ яг яадгийн бороо нь яг яа би энэ талаар жоохон судалчмаар байна ингээд ингээд суугаад байвал ноогийн гэр бүл ч гэсэн хамтдаа сүрхэл гэсэн шүү. Гэхдээ эсвэл одоо өөр хин нэг нь за бороо мороо орохоор л болъё да гэж хэлж болно шүү. Гэхдээ би ноо тэгж хэлэхгүй гэдэгт итгэдэг. Яа тэгэл ноо бурхантай хамт алхаж байсан. Бурхантай хамт алхаж байсныг би хараагүй гэхдээ би итгэдэг. Яа тэгэл тэр бурхан түүнийг зөвхт гэж тодорхойлсон. Яагаад зөвхт юм? Яа тэгэл түүнтэй хамт байсан. Түүний зүрхийг чагнадаг байсан. Яг Абель шиг, яг Енох шиг өөрийнхөө хүсэл, бодол одоо тэр төлөвлөгөөнүүдийг бүгдийг хойш нь тавиад та яасан гинэ? Та яах юм? Та яалагмаар? Та надаар яалагмаар байна? Амар олдцтой ерөөсө бурханд. Наа гингүүт би энд байна. Эзэн. Хөөе наа би энд байна. Та яалагмаар байна? Та юу хийлгмээр байна? Та юу гэж хэлмээр вэ? Та юу хүсэж байна? Та юу бодож байна? Бүр юм бэлэн. Байнгын бэлэн байдалтай байдаг. Энэ баатруудад байдаг шинж тэмдгүүдийг яриад байна шүү дээ. Одоо биднэрт байдаг гэж зөмөрөө найдаа байгаа. Байх ёстой шүү. Энэ бол байхгүй бол болохгүй зүйлс юм. Бэлэн, олдцтой, хизээч дуудсан байж байдаг бэлэн. Тийм учраас бурхан Ноад би энэ даалгаврыг өгөхөд Ноа хийнэ гэдэгтээ бурхан бас итгэж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр Ноад хэлсэн. Тэгээ бид нар боддоо ёо бурхан надад Ноо шиг ингэж хэлсэн бол би яах байсан болоо гэхээр би л ингэхгүй байх байсан баха гэж бид нар боддог. Бид нар мэдэхгүй байна. Бурхан бидний дотор ямар их чадамжийг, ямар их чадвахыг юу гэйчийн эцсийн цагийн эцсийн өдрүүдэд өрнөх ямар агуу үйлсэд би яг Ноо шиг дахиж орж чадах хэмжээний чадваржуулалтаар тэр намайг зэвсгэлсийг бид нар мэдэхгүй байгаа учраас бид нар би л Ноо шиг байж чадахгүй хаа гэж боддог. Ингэж бити бод. Би ингэж бодохоо одоо эсэргүүцэж байна юус. Би ч ингэж боддог байсан. Ногийн ажлыг Ноо хийх ёстой байсан баггүй түн сувдаа хийхгүй шүү дээ. Абелийн ажлыг Абель хийж гүйцэтгүүлэх байсан. Эстерийн ажлыг Эстер хийх байсан шүү дээ. Хин Мордехай биш шүү дээ. Мордехай чи эрэгтэй хүн. Тэр хаан чи эрэгтэй хүнтэй гэрлэхгүй нь ойлгомжтой. Харин би одоо энэ сонсоо сууж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс та нар бид нар ямар гээч үйлсэд бэлтгэгдэж одоо тэг бэлэн болж
өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаа нь. Бид нар одоо энийг харахгүй байгаа ч гэсэн би итгэж байна. Тэр биднийг чадахжуулж байгаа. Тэр бидний итгэлийг барьж байгуулж байгаа. Тэр хүн нэг бүр зориулсан хувь тавилангаа гүйцэлдүүлэх хангалттай чадамжаар биднийг зэвсгэлж байгаа. Тэгээ бидний түүхүүд ч гэсэндээ яригдах болно, бичигдэх болно. Тэгээ хүмүүс бас толгоос ихсэр ёо би л сувдаа шиг ингэж хийж чадахгүй байхаа. Чадна. Гэтэ миний хийснийг бол хийхгүй. Өөрт нь бэлтгэгдсэнийг л хийх болно. Ойлгож байна тий? Тэгэхээр наас бүр үнэхээр гайхширмаар. За Авраам энд хэлсэн байна л да. Би одоо уншихгүйгээр шууд ярьж байгаа зүгээрээ. Өөрийнх нь гэр орон болох тэр Канаан гэдэг нутаг нь одоо түүний хувьд огт мэдхгүй газар шүү дээ. Авраам түүнээс ш бурхан түүнийг гараад яв. Хаашаа битгүй хаашаа чамаа гэж бурхан хэлээгүй. Түүнд айгүй тодорхойлсон ш. Чи халдаан ороос гараа Канаан руу яв гэж. Тэгэхээр тэр Канаан гэдэг нутгийг зориод явж байгаа мэдэн. Гэхдээ тэр Канаан ямар шуухан нутгийн, яадаг газрын, ямар хүмүүс амьдэрдгийг тэр талаар бол юу ч мэдэхгүй байсан. Тийм учраас Канаан бол Авраамын хувьд танихгүй газар, хайр газар, бүр огт мэдэхгүй газар байхгүй. Тэгсэн ч гэсэн Авраам юу гэсэн бэ? За гэж хэлсэн. Яг nooш. Тэгээ. За. Юма бэлдээс нүгэд гараа явц. Замда аав нь саацсан. Хараан гэдэг газар төрж ирээ бүр тэгээ бүрсүүлдэ аав нь тэндээ насаараа бүр явхааргүй болоод тэндээ бүр насаараад харин Авраам аав нь насаарсан ч дуудлага үргэлжлэхгүй. Канаан руу яв гэсэн. Канаан руу явах хэрэгтэй байна. Босоо ер нь явъя. Тэгээ бурхан өөрийнхөө хүнийг байн одоо ингэж үнэмшүүлэх ажлаа тасралтгүй хийдэг. Бид нар ч нөгөө одоо итгэл үнэмш дотор ядардаг гэж хэлмээр. Цуцдаг бид нар. За бүр одоо би ингэ итгэсээр байгаа. Тэгдэг үстэй бид нар. Бид нар итгэлээ хайж чаддаггүй ч бид нар ядардаг штэ. Бид нар итгэл дотроо цуцдаг. Би бүр үнэхээр итгэе гэхнээ надад чадлал алга болжээ гэдэг. Яа тэгэл талаасаа бид нар итгэлгүй ертөнцийн үдэл бодлоор бөмбөгдүүлж яадаг учраас. Харамсалтай нь итгэлийн ахан дүүс хүртэл байдаг бол тэд нар бас бөмбөгдөж яадаг. Одоо Явыг бөмбөгдсөн шиг. Явд нэг л мэдлэг байсан ш. Миний аврагч амьд гэдэгт би итгэдэг. Миний өмгөөлөгч дээр байгаа гэдэгт би итгэдэг. Тэр зуучилдаг гэдэгт би итгэдэг. Одоо өөр надад мэдлэг болго. Харин өөрийг нь тойроо сууж байгаа найзууд нь болохоор чиний буруу байсан, чиний хүүхдүүд гин нүглүүд чи хэрвээ зүг байсан бол ингэж өвдөхгүй байхсан. Чи шал буруу юм хийсэн байхгүй. Чи угаасаа юу? Чи одоо гимшээч чи ямар гим нүгэл вэ? Гимшилтэй тэрэндээ уйлалдаа чи. Бид нар зогсоо чөлөөгүй итгэлгүй байдлаар Явын бурхан амьд бөгөөд Явд болсон бүхэн бурхны бүрэн яналтанд байгаа гэдгийг тэд нар итгэхгүй байсан байхгүй юу? Харин Яв итгэсэн учраас бурхан түүнийг зөв гэж хэлсэн. Харин та нарын буруу шүү. Та нар одоо Яваар дамжуулаад надад дахил өрөхгүй бол та нар бүгд өхнө. Амьд өгтлүүд болно. Өгсөн өгтлүүд болно. Тэгэхээр чи бүр итгэл бол үнэхээр нууцлаг. Итгэлийг ингээд одоо ийм юм байгаа шүү итгэл гээд тайлбарлаад бэлгээд тавьсан. За одоо ингэж болоо гэх юм аргагүй. Итгэл чи өөрөө нууцлаг. Гэхдээ тэр нууцудаа бидэнд дэлгэн өвж байна. Бурхантай бид нар хамт алхах тусмаа бид нар үнэхээр жинхэнэ утгаараа итгэлээрээ бэхжиж эхэлдэг. Бид нар итгэлээрээ юмсыг харж эхэлдэг. Энэ хүмүүс яагаад тэр хэдэн мянганы цаатахыг хараад байсан. Яагаад Исая 800 жилийн дараа загалмай дээр хадагдах Христийг зүгээр фото зураг харж байгаа юм шиг харсан. Өстө дандаа итгэл штэ. Итгэлээрээ штэ. Алтч минийх мөнгөч минийх энэ дэлхийг дүүргдэг бүхэн минийх гэж хэлээд байгаа тэр бурханд бид нар итгээд түүнтэй хамт алхаж байтал бурхан тэр бүх алт тэр мөнгө тэр дэлхийг игээ дүүргдэг бүхнийг өөртөө алхдаг хүндээс хариуцуулна штэ. Яагаад тэр мэдэн штэ. Тэр хэнийг өсгснөө мэднэ. Тэр хэнийг хүмүүжүүлснээ мэднэ. Тэр хэнийг хэний дүр төрхтэй адилхан болгосноо мэднэ. Тийм учраас тэр өөрийнхөө баялагийг тэр нэгэндээ өгөхдөө айхгүй. Ерөөсөө би мэдчихээн. Би чамайг өсгсөн. Чи миний гарын бүтээл, чи миний мутрын бүтээл. Яг вэ чи эхэндээ өт байсан. Гэтэ чи бол одоо хоёр талдаа эртээ хурц лантуу болсон. Би чамайг нэг гартаа бариад зүгээр энэ өөрсдөө өндөр үндэстэн гэж хэлээд байгаа уулууд шиг үндэстнүүдийг зүгээр салмаалаа хийчихэ. Бид нар энэ зүгээр итгэдэг.
Бид нар түүнээс Бурхан өөрөө тэрийг миний дотор байгаа сүнсээр баталж харуулдаг. Тэгэхээр Авраам бол зөвхөн ямар төсөөлөлгүй газар руугаа яваад зогсохгүй. Бурхан бүр түүнийг итгэлийг нь бүр үнэхээр өстой нөгөө шамтсын сорно гэдэг шиг л одоо шалгууруудаар харуулж ирсэн. Би чамд хүү өгнө. Одоо зүгээр төсөөлөд бодъё л да. За би чинь 75 таас болох юм аа болох юм. Хүүтэй болж болох юм биш үү? Ер нь их боломжийг авсан. Тэр Бурханаас энэ илчлэлтийг аваад бас эхэндээ их цоглог явж исэн байх. Цаг яваал гэдэг бүр 80 гарлаа. Одоо жинхэнэ итгэлээрээ зоцож эхэлдэм байгаа байлгүй дээ бодвол. Яг тэр үед Сара түнд арга зам санал болгосон. Тэр үгэнд нь орсон. Тэр бол үнэхээр буруу байсан. Тэгэхээр Бурхан Авраамын амьдралд би өөрийнхөө амлалтаас өөр бусад бүх зүйлийг чинтэй тооцохгүй гэдгийг л харуулсан. Ишмаил Авраамын хүү байсан ч Бурханы амлалтын хүү бол байгаагүй. Бурхан хүнээс ямар өөр болохыг бид эндээс харах ёстой л доо. За бид нар аюух тийм эвлэрэмтгий болсон юм байлээ өнөөгийн хүмүүсээ. Бараг л энийг харангуут Ишмаил ч нөө тэгэл одоо саг ч нэ цэвэрлэхэл адилхан шүү. Тэгээд Бурхан минь та ингээл надтай хамт хүмүүжүүлээл ингээл тэгэл өчнөө олон үр хөвгт Тэнгэрийн одоо тэ далайн ис шиг Тэнгэрийн одоо чиг үр хөвгтөд гаргачих л да. Та ингээ заавал төв үүсгээл ингээл Хагаар Сара хоёрыг хэрэлдүүлээ. Тэгэл одоо ингээ зүгээр төвгүй хийж болохгүй юм уу? Яг цөлд диавол Есүсийг сорж явахдаа ингэж хэлсэн байхгүй. Заавал төв учруулж яах юм. Юу надаас мөрөгчлөө. Би бүгдийг өгнө штэ чамд. Заавал чи ингээл юмыг ярмигтай болгоод ингээл итгэлээ яг сахаа. Тэгээд хэрэг юу байна? Харин Бурхан болгүй. Би амласан бол амлалтынхаа дагуу хүүхдийг чамд өгнө. Ишмаил миний амлалтыг авахгүй. Ишмаилаас миний итгэлийн хөвгүүд өгтөд төрөхгүй. Гэтэ би Ишмаилыг өрөөнө. Яагаад гэвэл чамайг ойлгож байна. Энэ чиний хүүхэд учраас. Авраам ямар гой хүлээж авсан. Гой гэдэг нь одоо зүгээр ямар ч тийм эрүүл урал. Авраам бол яг л тэр байхгүй. Авраамаа за гэж хүрээд ирдэг. Ингээрээ их тгий гэж хийчдэг. Яг л тийм хүн байхгүй да. Итгэл чи өөрөө ийм чанартай л байх ёстой л да. Итгэл. Бид нар тэгээд аюул олоодаа тийм гэрчлэлүүд ярьдаг. Уг нь Бурхан надад энийг сая хэлээгүй маа. Бүр 10 жилийн өмнө хэлсэн. Тэгээд би ингээл Бурханаас муу юм уу биш юм уу гэж 3 жил явлаа. За яг Бурханаас муу юм байна гэдгийг нэг иш үзүүлэгчээр баталгаа авсныхаа дараа одоо яана би яаж хийх вэ гэж өөрийгөө өхүүлэх гэж 5 жил явлаа. За ингээд 8 жил нь яваад байна. Тэг өнөөдрөөс та Бурхан намайг цохоод авах шиг байна. Одоо чи аргагүй цохоод авахаас яа. Одоо болиочтэй чи одоо. Хичнээн жил надад яриулах гээд байгаа юм би. Босоочтой яачтай үлдээчтэй. Тэгээ одоо би босоод явж байна. Яг нөгөө Яанаш дуртай дургүй түүнд хариулдаг хүмүүс биш. Харин шаламгаа хариулдаг, шуурхай хариулдаг, хөнгөн шингэн Бурханд шүү. Тийм хүмүүс хэн байх вэ гэхээр хөвгүүд огтно л. Би одоо бүр энэ дээр бүр онцгой төвлөрж байгаа. Би заримдаа нэг хэсэг би ингэж бодлоо. Энэ одоо манай сүмд явдаг хүмүүс яагаад ингэж бүр ирхэн улам цөөрөд байна. Тэгээ мэдээж би асуусан. Аава яагаад байна? Үгийн эрч хүч явагдчихл байна. Сүнсний далайцтай байдал явагдчихл байна. Яагаад ингэж хүмүүс хоошоо суугаад байна? Яагаад би болдгоо бүгдээрээ ирээ суугаасай гэж хүсэж байна. Харин бүгдээрээ түүний хөвгүүд болоогүй л байна. Тэгэхээр сүмийн итгэгчид, сүмийн гишүүд, гишүүнийхээ байр сууриас хүүгийн байр суурь руу төрөх ёстой. Тэгээд зөвхөн хүүгүүд л өргөөг барина. Өргөөнд санаа зовно, өргөөнд санаа тавина, өргөөнд өөрсдийгөө өгнө. Зүгээр итгэгч байгаа цагт, зүгээр сүмийн гишүүн байгаа цагт. Ерөөсө тэр өөрийгөө өгөлт чинь бүрэн дүүрэн байж чадахгүй юм байл. Тэгээд би ойлгосон. Хотын сүм бол хөвгүүд огтно засаглалаа мөрөн дээрээ тэгдэг. Хөвгүүд огтно энэ одоо ариун хүмүүсийн цугларалтыг авч явдаг. Хөвгүүд огтно амьдралаараа хөрөнгө оруулалт хийдэг.
Хөвгүүд огт нь санаа тавьдаг, санаа зовдөг. Хөвгүүд огт нь сүнсний хэмжүүрүүдийг хүлээж авдаг. Ийм л байж ээж сүм сая Сион гэдэг хэлбэрлүүгээ одоо тэр Авраамын хараад байсан хүчрхэг үнний суйрууд бүхий хот болж гарч ирэх юм байна. Дотроо өөрийн тогтцтой, бүтээн байгуулалттай, дотроо өөрийн дээшээ доошоо холбогддог, тэнгэрүүдтэй холбогддог, хөндлөн нийгэмтэйгээ холбогддог одоо юутай. Дэд бүтцүүдтэй. Тэгэхээр хөвгүүд охтууд төрж байгаа энэ цагт би хүний тоогийн тоолоо суугаад байж болохгүй. Энд ажиллаж байгаа бүх хүмүүс, энд хөдөлмөрлж байгаа бүх хүмүүс бид нар хөвгүүд охтуудыг төрүүлэх тийм юр бусын сүнсний төрөлтөн дээр ажиллаад байгаа байхгүй. Тэгээ би хөвгүүд охтууд төрсэн байгааг харахтаа би үнэхээр баяртай байна. Нэгэнт хөвгүүд охтууд төрсөн чинь цаашдаа ч гэсэн хүмүүс хөвгүүд охтууд болж гарч ирэх л болно. Бурхны үг өөрөө тэднийг төрүүлэх байхгүй юу. Тэгээ хүмүүс хүүе би гişүүн мишүүн баймар байна. Би таны бүр хүүхэд шиг, би хөвгүүд шиг баймар байна. Гэж би бүр өөрийгөө зориулмаар байна. Би бүр амьдралаараа танд үйлчлэмээр байна. Гэж гарч ирнэ гэж би боддог. Тэгэхээр Авраамын амьдрал бол үнэхээр гайхалтай. Тэр үл үзэгдэх хотыг харсан байгаа байхгүй. Одоо та тэр бас хараахан гарч ирээг байгаа тэр хотын төлөө бид нар одоо хөдөлмөрлөж штеп. Дараад нь Исаакийн амьдрал тэр чигээрээ гайхалтай. Яаков бол бүр үнэхээр гайхалтай. Яаковын амьдрал тэр чигээрээ итгэлээрээ байсан. Хүн Бурханд итгэдэг бол хүн ямар их уу гашуу байсан ч гэсэн тэрийг даван туулдгийн гайхалтай жишээг бол Яаков үзүүлсэн. Хүүгийн амтанд бариулж өгсөн гэж хэлсэн. Яаков мэдээж үнэмшсэн. Гэхдээ түнд миний бурхан илүү агуу, илүү давуу зүйлсийг тэр хүүгийнхаа тухай бодоогүй л дээ. Гэхдээ илүү агуу, илүү тэр хүүтэй хамт хүүгийнх нь одоо тэр мөрөөдөл одоо тэр бурхнаас өгсөн иш үзүүлэгч өгчөж байгаа шүү дээ. Одоо Яаков хэлснээр бол. Гэсэн ч тэр бурханд итгэсэн хിവэрэл байсан. Үгүй ээ. Тэр маш хүнд он жилүүдийг туулсан. Тэр фараоны өмнө зогсож байхдаа. Гэтэ тэр фараоныг өрөөсөн. Итгэлээрээ шүү дээ. Түүнээс тэр фараоныг яг хүний логик ухаанаараа бол тэр фараоныг өрөөх төвшөнд байгаагүй. Фараон түүнийг өрөөх төвшөнд байсан. Гэсэн ч Яаков өрөөхөд фараон толгоогоо тавьж өгөөд өрөөлгсөн л аахгүй. Ямар хүчтэй, байр суурьндаа тийм итгэлтэй, туусан зовлон хүртэл түүнийг хэн байхыг нь шийдэж чадаагүй. Тийм л учраас бурхан итгэлийг шагнадаг байхгүй. Бид нар 12 дугаар бүлэг рүү ороод энэ итгэлийн шагналыг харах болно. Тэгээд Яаков хэлдэг шүү дээ Йосефт. Би чиний царайг харна гэж ботоогүй. Харин бурхан надад чамайг байтугай чиний хүүхдүүдийг ч харууллаа. Ямар гайхалтай юм. Энэ бид нар бүгдээрээ Яаков байхыг хүсдэг, Исаак байхыг хүсдэг, Авраам. Би Авраам шиг болмоор. Яна би тэгвэл Эстер болъё. Яг нэг бид нар нэг жоохон хүүхэд байхдаа тий нам үзэж байгаа л ингээд энэ минийх гэж гар тавиал ингээд хэн төрүүл гар тавьсан нь одоо тэр номон дээр зурсан зургийг эзэмшдэг гэж тоглодог байлаа шүү дээ. Одоо том болсон Христэд итгэсэн итгэгч нар өөрчлөө бид нар ингэж тоглосоор байх уу? Гэтэл энэ хүмүүс айгүй бодиттой амьдарч шít. Хүсээ итгэл бол бодит амьдрал юм манайхаа. Тийм учраас би туйлын баяртай байгаа. Миний бүх алдаа, миний бүх ололт, амжилтын дундуур, миний бүх одоо амьдралын хүнд хөнгөн хэцүү гарах гарцтай нөхцөл байдлын дунд бурхантай хамт алхаж, бурхан эцгийнхээ нүрийг эрэлхийлж, тэр надад өөрийгөө илчилж, энэ итгэлийн юр бусын гайхалтай шалгуураар явж бүр одоо бүр ингэж шигшигдэж бүр ингэж одоо усаар угаалгаж байгаа юм шиг угаалгаж гал дундуур гарч байгаа юм шиг шигшигдэж байгаа да би туйлын баяртайгаа энэ чи бүр яавч одоо миний явах ёстой зам таны явах ёстой зам шүү дээ. Тэгээ бид нар хөвгүүдтэй бид нар охтуудтай үр ач зээ нартаа ингэж амьдрсан юмаа гэж ярихад бид нар зүгээр л ирүүн унжина. Яг бид нар одоо бол мэдэхгүй байгаа. Тэгээ бид нар эмээ өвөө нь ингэж амьдарсан юм аа. Ээж аав нь ийм юм туулсан юм аа гэж ярихад бид нар
Хөө ямар гайхалтай юм бэ? Миний аав ээж ингэж амьдэрсэн, миний эмээ өвөө ингэж амьдэрсэн. Тэгвэл энэ бас миний амьдрал байх нэ. Энэ ч н одоо бидний тэр мөнгө цаастай зүүрлэхгүй их өв хөрөнгө байхгүй юу? Ийм үнэтэй өвийг бид нар хүүхдүүдтэй дамжуулж өгөхийн тулд өнөөдөр бид нар ингээд юмсуудыг туулаад явж байгаамаа. Йосеф тасарцаа. Та нар энэ газраас явна. Египтээс гарна. Тэгтээ харин миний ясыг аваад тэнд аваач оршуулаарай. Бүр оршуулгаа бүр зүгээр зохион байгуулчаад тэгээ өгсөн шүү дээ. Энэ хүмүүс дандаа хараагүй юмсаа зөвнж ярьж байсан. Энэ бол итгэлийн мөн чанар. Тэгэхээр бид нар одоо харагдаж байгаа зүйлсийг мэддэг тооцоогоороо тооцоолоод үйлддэг тэрийг итгэлээ гэж нэрлэдэг, итгэл гэж дууддаг тийм цаг биш. Харин бид нар харагдахгүй юмсад итгэдэг. Бидний итгэл яг тэр өвөг дээдсийн маань итгэл шиг мөн чанартай. Яг адил мөн чанартай. Адил мөн чанартай итгэлийг тээжж бид нар Авраамын үр сад гэж өөрсдөө нэрлэж чаддаг шүү дээ. Тийм цэвэр оригинал анхдагч бидний дотор бий болгосон тэр итгэлийнхээ цэвэр байдал руу бид нар орох ёстой. Мосег ярьсан, Израилийг ярьсан. Эдний хийсэн зүйлээс хүний амьдралд, хүний ухаанд одоо таарсан тохирсон юу ч байгаагүй. 3 сартай хүүхдээ ямар амтан сагсууд хийгээд одоо нийл мөрөнд тавьж идэв. Матар тайж өгч явах чинь матраа миний хүүг идээрэй гэж байгаа юм шиг. Яагаад энэ хүмүүс ингэж хийсэн? Хэн энийг ойлгох юм? Итгэл бол ойлгомжгүй манайхаа энийг хүлээн зөвшөөр. Таныг хүн ойлгохгүй. Та өөрийгөө ч битээ ойлгуулах галгүй. Үгүй яг ингэсэн байхгүй юу гэж тайлбарлаа. Би энэ ажлаасаа би маш их ядарсан. Яг үйлдэл болгоно тайлбарлаад. Үгүй миний цаана санаа бол би зүгээр итгэлээрээ хийлээ шүү дээ. Одоо тэгээд би яах юм бэ? Энэ чинь заримдаа би өөрийнхөө хэлээр ч тайлбарлаж чадахгүй байгаа юм чи. Энэ хүмүүс ч гэсэн яаж тайлбарлах хүмүүст? Гэхдээ чи хүүгээ яасан бэ чи 3 сарын өмнө хүүтэй болоо ёстой. Би тэгэл нөгөө сакс аваад нэг сайхан цавуудж жагаад хүүгээ дотор нь хийгээд нийлд тавьчихсан шүү дээ. Гэхдээ чи одоо галзууруу. Чи нийл рүү авчиж хүүхдүүдийг шидээд байгаа үедээ тэгээ матар идэх чи яасан тэнийг чи хүүгээ албаар алах гэж өгсөн юм биш үү? Авраам хүүгээ авчиж өгтөөгөө их нэртэйгээ зөвлөдгөө. Дахил өрөг гэж яхад. Авраам нэг л юмд итгэж байсан. Тэр хүүхэд гаргах чадваргүй эрэгтэй эмэгтэй хоёроос хүүхэд төрүүлсэн юм аа. Исаак. Энэ бол Бурхны өөрийнх нь ажил байсан. Одоо тэр намайг авчиж дахин ширээн дээр хүүхдээ өргөө дахил олгоодхоо гэдэг чинь алаатхаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл өгсөн хүүг маань Бурхан эргүүлээд амьлуулж чадна гэдэгт би итгэж байна. Цэвэр итгэл. Хөөе манайхаа энэ ч бүр аймаар итгэл үнэндээ. Бид нар одоо яах вэ? Одоо яана? Нэгдэгтэй өөрчлөгдөх юм уу бүгөө юм уу? Өөрчлөгдөж магадгүй юм да. Яана энэ бол ертөнцийн хэл юм. Би чинь хэлээр ярьдаг байсан. Одоо би энэ хэлээр ярихгүй. Бид нар одоо Бурхны төлөвлөсний дагуу, Бурхны хүслийн дагуу юун тааламжтай юм. Түүний төгс төгөлдөр тааламжит бүрэн дүүрэн хүслийн дагуу зоригтой ярих цаг болжээ. Ингэж бид нар харагдахгүй ертөнцид тураагдсан баялгаа ил болгож өөрийнхөө амьдрал дээр, үндэснийхээ амьдрал дээр бид нар гаргаж ирнэ. Бид нар өчигдөр юу гэж тунх гэсэн тэр заална. Гэхдээ дээр Бурхан хүслээ хэлчихэд энэ доор хэн зарлахын тэр чинь. Зарлахгүй бол яаж гарч ирэх юм тэр чинь. Таны амьдрал дээр Бурханы төлөвлөсөн байгаа зүйлийг та гаргаж хэлэхгүй бол хэн гаргаж ирж хэлэх юм тэр чинь. Тэгээ тэнгэрч байгаа л шүү дээ. Та тэгээ өөрөө мэдээл хийчээрэй. Ийм итгэхгүй харилцан хамтрал гэж юу гэдэг юм бэ? Бид нар Бурхан тэгж яана гэж тэнгэрт тэгж яана гэдэгт итгэдэг. Бид нар энэ газар дээр зүгээр тунхаглах ёстой шүү дээ. Тэгвэл гарч ирэхэд нь ярих ёстой байсан бид нар. Гэхдээ гарч ирэхээс өөр аргагүй болсон бид нар ярих ёстой шүү. Харин яавал биднийг хүчгүй сул дорой амаа нээхгүй амаа хамигсан үхэнц үхмэл эргэлзээ тэнгэлзээтэй яаж магадгүй дээ гэсэн нэг тийм холцгор байдалтай байгаад байгаасаа л гэж үзсэн. Яа тэгвэл тэр их баялагийг бид нар амьдрал дээр гаргаж ирэхийг тэр үнэхээр хүсэхгүй байгаа. Итгэл гэдэг бол үнэхээр диаволын хувьд бол алуурынхын зэвсэг байхгүй юу? Тийм учраас бид нар өчигдөр тэр
заалан дотор зогсож байхдаа тэнгэр элч нартай нийлээд ариун сүнстэй хамтраад тэнгэрүүдтэй нийлээд Монголд байгаа бүхий л одоо тий ёс бусын, ёрын, шудраг бусын хууль бусын бүхий л ажиллагаануудыг Есүс Христийн нэрээр эсэргүүцэж, Есүс Христийн нэрээр нур гэж тушаалаа штэ. Тинт тэгээд нур гэж тушаацсан юм бид нар газар дээр нур гэж тушаахын тулд та бид нар чи амьдарч яваа штэ. Тэгэж хилээд гараад ирсэн чи хамаг юм нурцсан байгаагүй. Гэхдээ үндэснийг өөрчлөхөд бурхан ганцхан шүнэл хэрэгтэй байдаг гэж Библи хэлсэн байдаг. Ганцхан дээр тэнгэрт байгаа хүсэл, доор газарт байгаа дуу хоолой хоёр нэг юмыг хашгирмаар байгаа байхгүй. Нэг юмн дээр санаа тавьж одоо сая Майкл пастрын постлсан байсан шиг Юдагийн арслан одоо архирах хэрэгтэй цаан чинь. Ийм учраас би таныг амьдрал дээр чинь бурхныг хүсэмжилдэг сайн сайхнуудыг зүгээр тунхагл унтаа байгаа итгэл чинь сонсоод сэрэх болно. Тэгээд та бүр сүултээ бүр өөрөөс чинь гарна гэж бодоогүй дуу хоолоогоор эдгэр зүйлсийг тунхаглана. Одоо багийн үеэр бол өөрсдөө амьдрал дээр ийм л ажил хийж ш. Бурхан хүмүүс Есүсээс асуудаг штэ. За бурхан агуу ажиллаа хийх юм бэ одоо бид нар ямар ажил хийх вэ? Тэгэхэд Есүс юу гэсэн бэ? Үгүй итг. Агуу ажиллаа хийнэ гэдэгт нь итгэж. Итгэх нь та нарын ажил юм. Өдөр болгон энэ итгэлийн ажлыг хийж ш. Амьдрал дээр янз бүрийн зүйл тохиолдож байгаа ч гэсэн. Энэ дэлхийн хэлээр ярьчихгүй байх юмсан. Энэ дэлхийн итгэлгүй ертөнцийн хэлээр ярьдгүй байх юмсан. Бурхныг эсэргүүцдэг ертөнцийн хэлээр ярьдгүй байх юмсан. Энэ ертөнцийн үзэл сурталаар ярьдгүй байх юмсан. Харин итгэлээрээ ярих юмсан. Миний итгэлийн дуу хоолой гараасаа. Бид нар тэгжил амьдарч шүү дээ. Рахаб бие үнэлэгч одоо тэргүүн зэрэгтэй бие үнэлэгч байсан. Тэр Рахаб яасан бэ гэхээр зүгээр нэг тагнуул хийж авсан тагнуулчдад уулзсан тэднийг бүр бурхны хүмүүс мэд хүлээж авсан. Тэгээд бурхны ирж яваа шүүлтэнд итгэсэн. Бурхан ялах нь гарцаа байхгүй. Бурхан энэ нутгийг эзэлж авна. Рахаб өөрийнхөө хотын хэрмэнд итгээгүй байхгүй юу? Ерихо хотыг хамгаалдаг хан хэрмэнд Рахаб итгээгүй. Бурхан энэ хан хэрмэгч хатгаа болгож чадна гэдэг тэр бурханд итгэсэн учраас хан бүхлээрээ нурсан. Яаж нурсан? Бөмбөгцсөн үү тэр ханыг? Эсвэл ингэ тасралтгүй цогсон уу? Бид нар 7 хоногийн турш дуугүй тойрсон. Хамгийн чалчаа хүн хүртэл 7 хоног чалчгаа болох хэрэгтэй байсан. Хамгийн дэвчээргүй хүн хүртэл дэвчээртэйгээр 7 өдөр одоо тий туул одоо тэр хотыг тойрох хэрэгтэй байсан. Харин 7 дахь өдөр бүрээ үлээхэд хашгирхэд 7 өдрийн турш хурааж ирсэн хамаг авиагаа тийм бид нар гаргасан. Авианаас ч болсон юм биш. Би бодохдоо тэдний итгэл дуулууртай байдал тэр хан хэрмийг өөртөөх нь өмнө зүгээр хавтгаа болгож өгсөн. Тэгээ цааш нь хэлж байгаа юм. Одоо цааш нь уншиж хэдүүлээ. Мм. 32-оос би бас юу ярих вэ? Хэрэг би Гидеон, Барак, Самсон, Ефта энэ баатрууд бүгдээрээ шүүгчд ном дээр байгаа. Би та нарыг уншаасаа гэж хүсэж хүн нэг бүрийнх нь амьдралыг. Давид, Самуэль, нэг 2 дугаар Самуэль дээр гарч ирж байгаа. Болон иш үзүүлэгчдийн тухай яриул надад цаг алга байна. Тэд итгэлээрээ харж байна уу? Хүч чадлаараа гээгүй, айрмаараа гээгүй, ямар их зэвсэгтэйгээрээ гээгүй. Тэд итгэлээрээ хаанчлуудыг бот зогч исэн, хяаруулж исэн. Зөвхт байдлыг тэд нэр тогтоож исэн. Шудраг ёсыг тогтоож исэн. Шудраг ёсыг би итгэлээрээ. Бидний залбирал ямар хэрэгтэй байна одоо? Бид нар ертөнцийн Монголын нийгмийн шудраг бусыг гайхаад муулж суухынхаа оронд бид нар энийг итгэлээрээ тунхаглаж, үгүй энэ байдал зогсноо. Энэ байдал үнэхээр өөр болно. Өнөө өглөө би залбирж байхад бүр үнэхээр миний дотор бат итгэл байсан. Бурхан энэ үндэснийг аль хэдийнэ эргүүлсэн. Бид нар саяхан болтол бурхан энэ үндэстэнг шилжилтээр оруулаад одоо өөр лугаа эргүүлж байна гэж ярьж байсан. Харин энэ үндэстэнг бурхан аль хэдийнэ эргүүлсэн юм. Тэр бурханаас тогтоосон хувь тавилан лугаа үндэстэн эргэцсэн гэсэн үг. Зөвхт байдал шудраг ёсыг тогтоож исэн тэд нар. Амлалтуудыг өөрсдийнхөө амьдралд өгсөн амлалтуудыг тэд нар авч ирсэн бүр. Тэднийг бурхан арслангуудын амаас
Аслангуудаас хамгаалж исэн. Галаас хамгаалж исэн. Тэд нар элдний ирээс зайлж исэн. Тэд нар буурай байсан бол хүчрхэг болж исэн. Англи Библиэлд тэд нар яа хэндэж ашиггүй байсан бол ашиггүй бүхнийг ашигтай болгож исэн гэж байгаа. Магадгүй бид нар амар ашиг муутай ажилдаг, ашиг муутай засгийн газартаа үндэстэн дотор амьдарч иж болно л доо. Гэтэ бид нар итгэлээрээ ярьсаар, тунхагласаар, итгэлээрээ бид нар үйлдсээр байх юм бол энэ үндэстэн туйлын ашигтай, байрлалтай, туйлын ашигтай үндэстэн болж өөрчлөгдөж таараа. Даан тулаанд зоригжиж харийн дайчдыг буулгаж авч ялаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амьлалтаар буцаа авч ирсэн. Итгэлээр штэ. Одоо та нар хэрвээ уншсан бол хаадын дээд энэ төр гарч байгаа. Нэг бэлэвсэн эмэгтэй байдаг штэ. Нилээн чинэлэг бэлэвсэн эмэгтэй. Тэгээд Илишатай уулзаад тэгээ хүүхэдтэй болоод хүүхэд нь нас ороод. Тэгээ хүүхэд нь нас орongот тэр нөхөртөө ч хэлэхгүйгээр хүүхдээ Илишагийн ирэхээрээ байрладаг байсан өрөөнд оруулаад Илишагийн унддаг байсан орон дээр тавьдаг. Тэгээ Илиша руу өөрөө давхиж очдог. Тэгээ Илиша хурж ирээд хүүгийн дээр хэвтээд тэгээ хүү найтаагаад тэгээ дахин амьлахад тэр хүүгийн ээжд нь буцааж өгдөг. Тэгээ хэргийн учир юундаа байсан гэхээр тэр эмэгтэй Илиша хүүхэд гаргах чадваргүй надад Бурхнаасаа гуугаад хүү өгсөн юм аа. Одоо энэ хүү өгчлээ. Тэгэхээр Бурхнаасаа гуугаад дахин амьлуулж чадна гэсэн ер бусын итгэл байсан маа. Биднэрт яг хүн болгонд л янз бүрийн төвшний итгэл байдаг л аа. Гэтэл хүн итгэсээр байх юм бол итгэж байгаагаа авах л болно. Есүс хэлдэг ш. Итгэсний чинь дагуу би өглөө. Итгэлийнхээ дагуу чи хүлээж авлаа. Одоо бид нар ганцхан юу гэж итгэж байгаагаа ярих хэрэгтэй, бас үйлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ Еврей номын 11-р бүлэг эхлэхдээ итгэл бол харагдахгүй байгаа зүйлсийн бодит байдаг юм аа. Бидний найддаг зүйлсийн бодит байдал харагдахгүй байгаа зүйлсийн баталгаа гэж эхлэхдээ л итгэл гэдэг үг чинь үйлс гэдэг үгтэйгээ цуг явж байгаа. Энэ хүмүүс бол итгээл яваад байсан юм биш. Итгээл тунхаглаад юу ч хийхгүй явсан юм биш. Эдгээр итгэсэн учраас босоод алхсан. Итгэсэн учраас одоо үйлдэл хийсэн. Итгэсэн учраас одоо их нэртэйгээ зөвлөөгөө. Итгэсэн учраас нөхөртөөгөө зөвлөөгөө. Итгэсэн учраас иш үзүүлэгч рүү өөрөө гүйж очсон. Итгэсэн учраас Христ рүү очсон. Итгэсэн учраас хүүгээ аваад одоо морын уулан дээр өргөл болгож өгөх гээд очсон. Итгэлийн үйлдэлүүд бол угаасаа ойлгомжгүй. Энэ ертөнцийн оюун ухаантай нийцгүйгээр явагддаг. Ийм учраас бид нар яаж ойлгуулах вэ? Хүмүүс ойлгохгүй. Хүмүүс угаасаа ойлгохгүй. Бид хэлээд нь шүү дээ. Хүнд ойлгуулах гэж өөрийгөө битгий зовоо. Би энэ хүнд хөдөлмөрт аяух ядарсан. Би бүр итгэлтэй байхаасаа илүүгээр ядарсан. Хүмүүс тайлбарлах гэж. Тэгээ би сүлд нь юу гэж өөртөө хэлсэн бэ гэхээр за хүмүүс ойлгохгүй юм байна. Таны итгэлийн замыг би ойлгохгүй. Гэхдээ би бүрэн дэмжинэ. Би танаас асуухгүй. Яагаад ингэж байгаа юм бэ гэж асуухгүй. Яагаад гэвэл та итгэлийн замаараа алхаж байгаа. Би ч гэсэн итгэлийн замаараа алхаж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрсдийн үхсдийг амьлтаараа буцааж авч ирсэн. Энэ сайн мэдээ шүү дээ. Бид нар одоо сүнсээр үхсэн хүмүүсээ түүнд өргөж итгэлээрээ буцааж амьд мэт хүлээж авна гэсэн үг. Зарим хүмүүс бүр яасан бэ гэхээр би итгэлээсээ ухрсанд орол үхнэ. Гэвтээ тэргүй дахин амьд байгаа юм чинь гэдэг. Дахин амьдтанд итгэсэн учраас бид нар зүгээр үхэлд өөрсдөө өгчээсэн. Бид нар бууж өгөх хүсээд. Бууж өгөхийг ерөөсөө хүсээд. Энэ Еврей номын 11-р бүлэгдэр нэг бурхан руу ойртохыг хүсэж байгаа хүн хоёр зүйлд итгэх ёстой гэж хэлж байгаа. Харъя л та. Ямар хоёр зүйлтэй гэхээр зэрэг нэгдүгээрт нь бурхан байгаа гэдэгт итгэх ёстой. Хоёрдугаарт нь өөрийг нь эрэлхийлдэг хүнд тэр заавал хариулна гэдэгт нь итгэх ёстой.
Тий. Еврей номын хэдгээр эшлэл 11 хэд дээр байна. Жаалга болчихдог шүү. Тийм байна. 6. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй маа. Учир нь бурхан руу ирж байгаа хүн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгч хүмүүст тэр шагналч нь болдог гэдэгт итгэх ёстой. Өөрийнх нь нүрийг эрэлхийлдэг хүнд тэр заавал хариулна гэдэгт итгэдэг байх ёстой гэж хэлсэн байна. Энийг мартах гэж байна яг. За цааш нь харъя. Зарим нь те итгэлээсээ ухарсанд орвол үхсэн нь илүү дээрээ би ахин амьтанд итгэж байна гэсэн учраас тэд нар бууж өхийг хүсээгүй, амиа аваад үлдэхийг хүсээгүй. Зарим нь доромжлогдсон, зарим нь ташуурдуулсан, зарим нь гинжлэгдэж, зарим нь харанхуй нүхэнд хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлж, соригдож, тас хөрөөдөгдөж байсан. Исая иш үзүүлэгчийг хөрөөгөр хөрөөдөж алсан гэдэг чинь Манасе хаан. Манасе хаан чинь Хизекия хаан нөгөө өвдөд тэгээд иш үзүүлэгчээр дамжуулаад би амьд баймаар байна гэхэд бурхан түүнд 15 жилийг нэмж өгдөө шүү дээ. 15 жил дахиж амьдрахтаа Манасе төрүүлсэн байхгүй юу. Тэгээ Манасе Исаяг хөрөөдөж алсан гэж одоо еврей түүх судлаачид үздэг юм байлээ. Тэд нар хөрөөдөгдөж, эрдэнэт хөнөөгдөж, хонь ямааны арьс нүмрэн явж, хоосон тарчиг байн зовж ад үзэгдэжээ. Тэд цөл, уул, агуу болоод газрын нүксүүгээр тэнүүчлэн байлаа. Бидний өвөг эцэг Давид байна. Бидний өвөг дээдс болох Илия иш үзүүлэгч байна. Тэдний хувьд дэлхий зохисгүй байсан. Өөрөөр хэлбэл тэдний хувьд дэлхий одоо гологдсон гэсэн. Гологдсон. Тэд нэр үнэхээр амар шүү. Тэдний итгэлийн агуу байдлын өмнө дэлхий бол үнэхээр жижигхэн байсан. Тийм учраас тэд нар үнэхээр дэлхийд юунд ч татагддаггүй амьдардаг гэж хэлдэг. Юунд ч татдаг. Бид нар одоо түрүү одоо Мосегийн тухай бичсэн байсан шүү дээ. Египтийн баялагийг юу ч биш гэж тооцсон. Христтэй хамт хотын гадна аваачаад зовж тарчилж ад үзэгдэх нь Христийн баялагын хажууд илүү үнцэнтэй, илүү өндөр үнэлэмжтэй Египтийн баялагаас ч илүү баян юм байна гэж Мосе харсан юм аа гэж. Тэр энэ хүмүүсийн тэр үнэлэмж нь үнцэн нь хүртэл амар өөр байдаг. Тэгээд тэр дэлхийг зүгээр дэлхий тэдний итгэл, тэдний амьдрал хоёр бүр тэнгэр газар байгаа байхгүй юу? Тийм учраас дэлхий тэдний хувьд зүгээр гологдчихсан. Дэлхий тэдний голсон юм биш зүгээр тэднэрт дэлхий гологдчихсан байгаа байхгүй. Тийм агуу итгэлтэй, тийм бурхантай хамт алхдаг хүмүүстэй өөр юу ч тэдний хорхой хөрөгдгөө, өөр юу ч тэднийг уруу татах ямар ч боломж байхгүй. Итгэл гэдэг бол үнэхээр жижиг юм биш юм аа. Энэ бол үнэхээр одоо тийм учраас би номл дээр хэлжсэн шүү дээ. Энэ бол бидэнд өгсөн Христийн шавхагдшгүй баялаг байхгүй юу? Энийг л бид нар тэнгэрт хураадаг. Бид нар итгэлээрээ амьдарч ах. Тэгэхээр энэ хүмүүс чинь амар баялагийг тэнгэрт байгаа дансандаа хураадаг байсан байна шүү. Тийм учраас зүрх сэтгэл нь энэ дэлхийд үүнд ч хорогддоггүй байсан. Бидний зүрх сэтгэл баялаг нь хаана вэ? Тэндээ бүр ингэж холбоотой байсан гэсэн. Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоогүй. Авсан. Тэднэрт үлдсэн юм юу байсан бэ гэхээр итгэлийн бааtruуд гэсэн гэрчлэл байсан. Гэхдээ амлагдсныг тэд нар хүлээж аваагүй. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урдаас харж ирсэн. Ингэснээрээ тэд бидэнгүүгээр төгс болгогдох ёсгүй юм аа. Энэ англи библ дээрээс илүү гой тодорхой болгож хармаар байна. Ингэж хэлсэн байна. Энэ хүмүүсээс хинэнч тэдний амьдрал нь итгэлийн үлгэр загвар одоо өв болж үлдсэн ч гэсэн тэд нар гараараа ямар ч амлалтыг барьж үзээгүй маа. Амлалтыг тэд нар гартаа барьж үзээгүй ч гэсэн амьдрал нь итгэлийн амьдрал нь бүх хүмүүст үлгэр загвар уурайлал болж өгсөн. Харин өнөөдөр бидний хувьд Бурханд илүү дээр төлөвлөгөө байна. Ямар төлөвлөгөө вэ гэхээр тэр хүмүүс одоо бидний саяын уншсан хүмүүс энэ номон дээр бичигдээгүй байгаа хүмүүс бүгд орж ирнэ. Эстер, Рут, Наоми бүгд орж ирнэ. Тэр хүмүүсийн одоо итгэлийн амьдрал нь
бидний итгэлгүйгээр дангаараа бүрэн гүйцэд болохгүй. Бурхан бид нар итгэсэн ч гэсэн амлалтыг хүлээж аваагүй өгсөн тэдэнд итгэлийн сайн үлгэр загвар байдаг ч гэсэндээ юм чинь нэг юм бүрэн гүйцэд болох ёстой шүү дээ. Тэдэнд юу дутчихсан бэ гэхээр одоо өнөөдрийн бидний амьдарч байгаа одоо бид нар чинь бүр амлалтын дотор алхаж явна шүү дээ бүр. Бидний итгэлтэй нийлжээж сая Бурханы амлалт бүрэн төгс гүйцэлдэж одоо бидний итгэл тэдний итгэл одоо би юу гэсэн бүрэн бүтэн болно. Тийм л учраас Бурхан өрөөсөө гонсоогоогүй энэ хүмүүс ч гэсэндээ яана үхтэй гонсгор үхээгүй. Яагаад гэвэл тэд нар илүү дээр юмыг үргэлж харж байсан. Илүү дээр юм чи одоо бид нартай ирчээд байна. Яагаад? Христ ирсэн. Агуу тэргүүн дахиж байрандаа зогсож байна. Бурхан бүрэн ирчээрээ ажиллаж байна. Бурхан энэ дэлхий дээр одоо гим нүглийн одоо гим нүгэлтэй орооцолцсон холбогдсон гимт үеийг дуусгах гэж байна. Эцсийн цаг гэж юу вэ гэхээр гимт үеийг дуусгах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд Христ ирэхэд бид нар ухтаж авна. Христтэй хамт мянган жилийн турш бид нар хаанчлна. Одоо илчлэлт нам чинь энэ үгдийг хэлж байгаа. Тэгэхээр Бурхан энийг харж байгаа учраас тэр хүмүүс амлалтыг аваагүй байгаад Бурхан ч сэтгэл гонсгор биш. Тэр хүмүүс ч гэсэн ингээд өчгөр хайран байна бас ингээд л одоо авмаар. Бурхан түүнд амласан би чамд хүү өгнө. Тэр үрээр дамжуулаад үндэстнүүд миний өврөө орж ирнэ гэсэн. Исаак төрсөн. Гэтэ Исаакаар бүх юм дуусаагүй. Исаак бол Авраамд өгсөн хүүн байсан. Үр гэдэг нь ирэх Христ байсан. Одоо Христээр дамжуулаад Авраам хичнээн олон үр хүүхэдтэй үндэстнүүдийн гэр бүл түүгээр өрөвдөж байгааг Авраам одоо дээрээс харж байгаа. Одоо Авраамын хувьд юмс яг бүрэн гүйцэд болж эхэлж байна шүү дээ. Яг ингэж ийм юм болох гээд байсан юм бэ шүү дээ. Бид нар одоо Авраамыг биднийг харж байгаа гэдэгт нь итгэхгүй байж болно л доо. Гэтэ Авраам харж л байгаа шүү дээ. Тийм учраас энэ 11-р бүлгийг дуусгахдаа энэ итгэл чинь гүйцэд бүрэн болгогдох ёстой юм. Бидний өнөөдрийн итгэл хүртэл тэдний итгэлгүйгээр бүрэн гүйцэд болох. Тэдний итгэл хүртэл хэдийгээр тэд нар гараараа амлсан зүйлийг энэ амлсан үндэстнүүдийг, амлсан Христийн завлмын ажлуудыг, амлсан агуу тэргүүн дахиж хараагүй ч гэсэн, бариагүй ч гэсэн бидний харж байгаа, бидний хүлээж авсан, биднэрт өгсөн бүхнээр тэдний тэнд зогссон итгэл нь одоо бүрэн гүйцэд болж байгаа. Тэгэхээр энэ итгэл ерөөсөө одоо тийм төгсгөлгүй байна л да. Дуусахгүй байна. Тийм учраас бидний хувьд ч гэсэндээ итгэлийн амьдрал гэдэг бол би өхөнгүүт ч юм уу те одоо би эзэнлээ очингод дуусчдаг юм ерөөс огтоосоо биш. Энэ үргэлжлээд явсаар л байх болно. Бабилон унах хүртэл Тэнгэрээс Тэнгэрлэг Иерусалим бууж ирэх хүртэл одоо бид нар Тэнгэрлэг Иерусалимыг харахгүй байгаа. Гэтэ үл үзэгдэх ертөнцид харагдахгүй Иерусалим байж л байгаа. Харагдахгүй Иерусалим нь харагдах Иерусалимыгаа бий болгоно. Бууж ирнэ. Есүс Христ хурж ирээд сүт бүсгүй болох сүмээ авах гээд хүрээд ирнэ. Бид нар тэр сүт бүсгүй, тэр сүм нь, тэр бие нь болоод түүнийг хүлээж л байгаа. Тэгээ бидний энэ итгэл тэдний итгэл нийлээд бүрэн бүтэн болгогдож байгаа байхгүй юу? Бурхан тэгж бүх зүйлийг Христ дотор бүрэн дүүрэн бүтэн болгоно гэсэн. Тэгээ бид нар 12 дугаар бүлэг дээр энэ итгэлийн амьдрал, энэ итгэлээр амьдрах, энэ чинь итгэлийн амьдрал түүнээс ингээ ярианы сэдв биш. Итгэлийн амьдралаар амьдрахад Бурхан одоо яаж ажилтг юм бэ гэдгийг 12 дугаар бүлэг дээр бид нар харна. Хайртайгаа танд үнэхээр талархаж байна. Тэгээд та маш олон зүйлсийг бидэнд илүү тодорхой болгож ярьж өгч байгаа гэдэгт би итгэж байна. Тэгээ илүү цаашаа үргэлжлүүлээд ярих нь боломжтой. Хүн нэг бүрийн амьдрал дээр. Яа тэгэл та бидний хүн нэг бүрийн дотор итгэлийг эхлүүлсэн. Таныг бид нэр итгэлийн зохиолч гэж яг энэ цагт бас дуудаж байна. Та итгэлийн зохиолч. Анх зохиогдсон оригинал байдлаараа та итгэлийг бидэнд ойлгуулах болтугай. Бидний дотор байгаа аливаа халдтай. Янз бүрийн илүү дутуу нэмэлт хасалттай тэр бүх зүйлсүүдийг та бүр үнэхээр устгаж алга болох болтугай.
Тэгээ бид нар яг энэ итгэлийн баатруудын амьдарч байсан тэр итгэл тантай хамт амьдарч байхдаа батжуулж бэхжүүлсэн тэр итгэлийн үйлс дотор бид нар амьдрах болно. Яагаад гэвэл бид нар итгэлийн амьдрал бүхэл бүтэн амьдрал гэж ойлгож байна. Тийм учраас та итгэжүүлэн итгэвтэйгээр бидний амьдралд өөрчлөлт яриараа. Тэгээ бидний амьдралыг юр бусын болгоорой аваа. Тэгээд бид нар бас юр бусын бурхны хүүхдүүд мэд амьдрахад та бидэнд туслаарай гэж тань залбирэн гуйж байна. Итгэлийн зохиолч болж бидэнд итгэлийг эхлүүлж өгсөн танд талархаж байна. Та эхлүүлсэн, та авч явна. Тэгээд та бүрэн гүйцэд болгоно. Харин бид нар тантай хамтрахдаа туйлын баяртай байна. Бид нар шаламгай хамтрах болно. Бид нар бодож тунгааж олон он сар жилүүдийг алдмааргүй байна. Та биднлөө ярихад бид нар тийм ээ би энд байна. Тгий заа гэж хариулж чаддаг тийм нэгнүүд байх болтугай гэж бид нар үнэхээр хүсэмжилж байна. Танд талархаж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.